За сайн байцгаана уу? Бимод холбооны явуулдаг подкастын 3 дугаар дугаарыг хүү эхэлж байна. За түрүүжийн дугаарт болохоор Тэнгис битээ 2 зочноор орсон бол энэ удаагийн дугаарт битээ 2 зочин хостоор энэ подкастыг явуулах гэж байна. Тэгээд түрүүжийн удаа болохоор битээ 2 нэг энэ анх яаж ирсэн, юу хийж байсан тухайгаа ярьж ирсэн. Тэгээд тэрэн дээр ингээ уулбалаа цаашаа одоо энд ирсэн хүүхдүүд маань том болоод ээж аа болтгоогоод хүүхдүүдтэй гэр бүлтэй болоод дээр ингээд гадаад гэр бүлтэй байх хүүхдүүдээ өсгөх хүмүүжүүлэх энэ айгу том маш том сэдв байгаа болохоор энэ тухай ингээ ярих гэж бодоод тэгээд бас нэг зочин уурсан байгаа. За ягаа уурсан байгаа. За одоо манай заяа өөрийгөө танилцуулнаа. За сайн байцгаана уу? Намайг Анхцаа гэдэг. Анхцаа. Тийм шүү дээ. Хүмүүс л аяа гэдэг болохоос. Европ дээрээд одоо баг 14 15 жил болж байна. Тийм Бэлгик дээрээд за нэг 1 жил 9 10 сар болж байгаа шүү байна. Урд нь бол Францд амьдардаг байсан. Тэгээд Монголд болохоор 11 онд Орос сурыг төгсөөд тэгээд ирсэн байт юм аа. Тэгээд Францд болохоор хүүхдийн хөгжлийн сэтгэл судлаач мэргэжлэр бакалавра хамгаалсан. Тэгээд онол дээрээ болон практик дээрээ суйрлаад ерөөхдөө хүүхдүүд өсгдөг ээж байна. Тэгээд хэр онол практик хоёр хоорондоо нийцэж байна? Ер нь бол за онол нь дүүж ерөөхдөө практик нь жар гэх юм аа. Ерөөхдөө ингээл хамтдан л авчих ер нь хичээд шүү дээ ерөөхдөө. Тийм. Ер нь ингээд одоо би энэ дээр бүрс амар их ингээд асуух юм зөндөө. Ойр үед одоо ингээд Instagram болон Facebook дээр ингээд бөөн онол явж байгаа штэ. Хүүхдээ битийдэг, хүүхдээ битий зод, хүүхдээ битийдэг гэж яар битий юм. Тэр олон онол хэр оновчтой байдیں۔ Эсвэл хүм одоо бид бүгдээрээ л ярьдаг чинь хүүхд болгон өөр, хүм болгон өөр гэж ярьдаг мөртлөөсөө нэг ийм онолыг амар олон хүүхдүүдэд ингэж тулах одоо баг ингэ тулгах хэмжээнд ингэ хүрчээд байгаа штэ. Тэгэхээр яг одоо ингээ баг мэрэгжлийн үний одоо хүнээр тэр онол практик хоёр. Ерөнхийдөө онол бол ерөнхийдөө суур гэж явж байгаа шүү дээ. Ерөнхийдөө яг яаж харцах уу, ямар байх вэ, ингүүл ингээ шүү, тэгвэл тэгв шүү гэсэн ерөнхийдөө суурин дээр явж байгаа. Тэнгүүт яг нөгөө нэг тэр суурнаас яг яаж хүүхдээ ерөнхийдөө хүмүүжүүлэх үү, практик дээр яаж гарах үү гэдэг нь одоо бидний өөрсдийнх нь шийдвэр гэх юм уу, суурилсан шийдвэр гэх юм уу. Тийм ерөнхийдөө миний хувийн зүгт надад болохоор айгүй их тусалдаг. За жишээ нь одоо хүүхдтэйгээ жоохон бах чинь бид нар чинь ингээл ерөнхийдөө амар дээрээс харж ярьж мэрдэн шүү дээ. Тэгэл яг бид нэр ингээд тэг амар том хүнтэй ингээ байнгын дээшээ хараад яриа тэгэл бид нарт өөртөндөө амар тухгүй бол шүү дээ. Тэгэл тэрэн дээр тэр одоо жишээ нь тэр жижигхэн жишээг болохоор сургууль дээр одоо хичээлээр зааж өгч байгаа юм. Ерөнхийдөө ингээ нүд чинь яг ингээ зэрэг төвшөнд байх хэвээр та нарын биеийн хилэмж чинь ингээ ерөнхийдөө адилхан төвшөнд байж та нар амар ингээ хурдан ойлголцсноо гэлтэй байгаа юм. Тэгээ тэрнээсээ ингээ ерөнхийдөө улбаалчлал ерөөдөө тэрэн дээр нөхөртөөгөө ярилцаал. За ерөөдөө хүүхдүүдтэйгээ хойлоо ярилцахдаа ямар нэг ингээд тэг ерөөдөө ихэнхдээ л ингээд яг сургууль мөрөл юун дээрээ постюр дээр одоо байгаа одоо өөрсдийнхөө бие хилэмж дээр яг ингээд байчаа гэдэг ч юм уу те. Ерөөдөө юм жижиг сажиг юмуд дээр ярилцаад тэгээд шууд ярилцаал эн чин автоматар бид нэр хэрэгжүүлээд явна гэсэн үг байхгүй шүү дээ. Ерөөдөө байн хэлээл байн ярилцаал. Ерөөдөө яг нөгөө нэг онол дээр яг суйрлахаас өмнө надад амар чухал байгааддаг юм болохоор өөрсдөндөө ихлээд амар юм өөрөөсөө амар сайн мэдчихэд гэх юм одоо бид нэр уурлахаараа ямар ягц гаргах юм те тэд нэрийг ерөнхийдөө амар сайн мэдчихэд дараа нь яг хүүхдтэйгээ харьцуул амар зүв байт юм шиг байна. Ерөнхийдөө ингээд ээж болно гэдгийг одоо мэдснээс хойш ч юм өөрийг амар сайн бэлтгээд өөрийнхөө сэтгэл зүйдээр амар сайн ажиллаж хаад за би ерөөдөө уурлахаар ийм реакц гаргахтай юм байна. Би бас багтаа ямар одоо яаж өссөн мэлээ авж ирсэн авсан хүмүүжлэл байгаа шүү дээ. Бид нэр ингээд бидний тэр бүх мэдээлэл бидний даалд ухамсарт ингээд суугдсан байгаа болохоор ямар хүмүүжлийг одоо бид нэр хүүхдэдээ өгмөр юм. Ямар хүмүүжлийг өгмөргүй юм. Тэрэн дээр амар сайн ингээд амар сайн анзаарахтай яг ингээд ингэн тэгин гэдэг дээр өөрсдөн дээр айгу юм нухацтай ажиллах шаардлагатай юм шиг байна. За өөрсдөн дээр ажиллачлаа, дуусчлаа тий. Окей, ерөнхийдөө ийм болоо гингүүд нөхөртөө бас ярилцаа тий. Нөхөрт нь бас ингээд шал өөр ертөнцийн шал өөр гэр бүлээс орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр за хоёулын дундаас хүүхэд гарч байгаа тий. Тэгэхээр хоёул яг ямар хүмүүжлийг өгмөр юм. Яг яамаар байна. Хоёул яг ингээл хоёулаа ингээд чи яамаар. Ерөнхийдөө нэг хүмүүжлээр ерөнхийдөө хоёулаа хүүхдэд өсгөн шүү дээ. Тэгэхээр
чи тэрэн дээр тийм гэж хэлэн би энэ дээр үгүй гэж хэлэх юм уу те. Тэрэн дээр бол үгүй байя. Тэг ерөөдөө эцэг их хоёр хоёулаа ингээд хамтдаа ерөөд адилхан шийдвэртэй адилхан ийм асуудлыг шийддэг байх нь одоо хүүхдэд амар ийм security тал дээр нь амар сайн байдаг гэдэг ч аахгүй. Тэгэхгүй аав дээр очивол нэг өөр юм сонсоо, ээж дээр очивол нэг өөр юм сонсохоор төөрч шүү дээ. Бид нар ч гэсэн амьдрал дээр ингээд бүх юм тодорхойгүй байгаад харж амар хэцүү байгаад шүү дээ. Тийм тэрэн дээр ерөөхдөө. Чи яагаад ийм мэрэгжлийг сонгосон? Угаасаа анханасаа за ямигтэй гэж явах хоёр. Жохон холсон гэж байна. Анханасаа гэж үгүй. Ерөнхийдөө бол би охиноо төрүүлчихэд ерөнхийдөө яг сургуульд орсон гэх юм уу. Тийм тэгээд яг анх ээж болчоол яг би чинь ерөнхийдөө яг охиныгоо яг нэг нас хүрэхэд нь за ерөнхийдөө би хүн өсөж байгаа юм биш шүү дээ. Ерөнхийдөө би ингээд яг нэг нас хүрэхэд нь л амар сайн ойлгосон. Окей, би одоо ингээд ээж болчлоо. Миний ямар нэг нас хүрэхэд нь тийм бүр амар юм юу гэдэг юм бэ? Нэгдүгээр амар залуух ээж болсон. Тэгээд яг тэрхүү үед амар их олон юм давцсан байсан болохоор за ерөнхийдөө яг нэг нас хүрэнгүүт нь л энэ чинь ямар амар том тийм энэ хүүхдэд одоо яаж харцсан энэ хүүхд одоо ирээдүйн тийм хүн болох юм байна гэдгийг бүр амар сайн ухаарад тэгэл тэрнээс хойш ингээл ном сэтгүүл бүх нөх хүмүүжлийн ном зам баах юм уншаал монгол руу ч уншаал гэл Франц дээр ч гэсэн уншаал тэгээд яг явжснаа нэрээ яагаад би ч өөрөө юм ерөөдөө юм унших дуртай юм судлах дуртай байгаа ерөөдөө яагаад юм сэтгэл судлалаар ингээд орж болохгүй гэж тэгэл сэтгэл судлалынхаа ангид ороод тэгэл ангийнхаа оюутнуудтайгаа цуг охиныхаа яг хөгжлийн явцыг нь цуг судлаад тэгэл нөхөрөөсөө юугаа асуувал би ингээд судалж болох оюутнуудтайгаа гэж гарын хэсгэн зурж авдаг шүү дээ. Тэгэл маань нөхөр болно ингээ манай гэрт ирээд манай охины өсөлт хөгжилтэйг судалж олно гэд ерөөхдөө тэгээд чи ганцаар ээж болсон байсан уу ангийнхаа тийм тэгээд ерөөхдөө судалдаг байсан. Ер нь төгсөн охин дээрээ судлаа тэгээд яг баг диплом охиноор хамгаалсан гэх юм. Чи тэ оюутан багтаж ирэнсэн баг ингээ болцсон байж тээ тий. Эхлээд төрсэн байсан. Манайх 15 төрсөн. Тэгээд төрсэн байсан. Ер нь бол заяа хэдэн хүүхэдтэй тэгээд хэд насных гэдгийг бас хэлвэл. Тийм. Би 2 хүүхэдтэй одоо манай охин 12 сард 10 нас хүрнэ. Тэгээд манай хүү болохоор 5 настай. 2 хүүхэдтэй ээж байна. Тэгээд 5 жилийн зайтай төрсэн байгаа штэ. Тэгээд 5 жил чамд ер нь хол санагдчихсэн уу? Дахиад төрөхөд ер нь ямар байсан бэ? Сайхан асуулт байна. Бид хоёр болохоор яг ерөнхийдөө яг ярьж байгаа төлөвлөж байгаа. Ерөнхийдөө яг за нэг хоёулаа нэг 5 жилийн дараа ахиад төрөх юм байна. Тэгээд ерөнхийдөө би надад чинь бас анх удаа хилчилсэн. Тэсэн чи 5 хүргээгүй гэдэг. Тийм ерөнхийдөө яг төлөвлөсөн байсан. Тэгээд төлөвлөж байгаа яг 5 жилийн дараа төрсөн. Тэг яг нэг очлаа. Тэг яг нэг хүүгээ яг төрүүлэхээс өмнө тэгээд охин дээрээ шал өөр төрөлд үтцсэн байгаа шүү дээ. Ерөнхийдөө нэг анхны удаа ээж болж байгаа гэдэг утгаараа ч юм уу те бид нар ямар ч туршлагагүй тэнгууд яг заа хүү дээр 5 жилийн зайтай төрж байгаа. Тэгээ бүр сургуулаа төгссөн. Тэгээ төгсөж байгаа юм чинь ерөнхийдөө бүх талын мэдлэг болон бие маань хүртэл мэддэг болсон байгаа шүү дээ. Тэгээд хоёр дахь төвлөрөн дээр нөхрийн амирх оролцуулсан. Нөхөртөөгөө цуг ингээл хичээлүүдэд суугаал, цуг бэлдээд. Тэгээд яг хүүгээ төрүүлж явах үедээ би яг нэг Монголд одоо гэрлийн өргөөгээд нэг нийгэмлэг одоо нэг төрийн бас байгууллага байдаг тэрийг мэдгүй байдаггүй тэр өргөөнөөс амар их юм Монгол судрууд гаргадаг байхгүй юу. Тэгээл нэг та Монгол ээж гэл яг тэр үед яг нэг 20 онд 21 онд ерөнхийдөө та Монгол ээж гэдэг одоо тийм одоо юу хэмдэ одоо тийм нийгэмлэгээс гаргадаг амар их судрууд байсан байхгүй. Яг тэр үед нэг их хурсын судар, үрийг хүмүүжүүлэх судар модор. Тэгээл нэг ээж нэр яг хэрвээ их хурсын судрыг уншсан бол яг ингээд хүссэн өдрөө ямар ч асуудалгүй өөрөө тэгж төрдөг гэж ерөнхийдөө тэр үед амар их юм од орчихсан байхгүй. Тэгээд яг тэр үед би яг нэг шал өөр төрөлтөөр төрнө гэж бодоод өөрийгөө амар сайн бэлтгэжсэн болохоор хоёр талаараа амар их юм уншаад тэгээд яг тэр их үрийн судраа нэрээ үнэхээр барьж агаад яг хүссэн өдрөө яг
үнэхээр асуудалгүй өөрөө төрсөн ингээд ямар ч ингээд яг юм ашиглаагүй ингээд төрсөн байгаа шүү дээ. Тэгэхээр яг ингээд тэр яг тэгж төрж болдсон байлээ хүүе би чинь ямар амар мундаг юм бэ хүү эмхтэн ямар амар юм бэ гэдгийг сая яг тэрэн дээр амар ойлгож байгаа байхгүй юу. Wow, so many questions. Яа гэсэн одоо тэр судар дээр нь ингээд одоо өөрийгөө бэлтгэх, биеэ бэлтгэх, одоо сэтгэл санаагаа тайван байлгах гэдэг юм байгаа мó те. Ерөнхийдөө одоо тэр гэрлийн өргөнөөс гаргадаг судрууд болохоор одоо бөө аргаар буулгасан судрууд гэх юм уу. Тэр одоо бидний өвөгтэй эцэс бид урд нь яаж нөгөө нэг одоо төрдөг байсан, юу хэрэгэлдэг байсан, ямар байрлалаар төрдөг байсан гэл ерөнхийдөө бүх бидний талаарх мэдээллүүдийг одоо судар олгоод буулгацсан байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэрийг яг уншаад монголчууд ч ингээд бид нар чинь аргалаа ингээд төрж байгаа төрж мөрдөг байсан гэлээдээс яг тэр бүхэн байгаа юм чинь угаасаа яг физикийн хуулиараа доошо татах хуулиар яг тэгж төрөх ёстой, ингэх ёстой гэл. Тэгээд өнгөд яг орчин үеийн бидний яг эмнэлэг төрж байгаа одоо төрөлт маань бүр үнэхээр эмэгтэй хүний биед маш юм хэцүү төрөлт байгаад байгаа байхгүй ямар ч юм туслах юм байхгүй бид нар чинь тэгэл яг орон дээрээ гараал ингээл төрдөг шүү дээ. Тэнгүүд за би ингээд ерөнхийдөө өөрөөрөө төрж байгаа тэглээч бас би монгол хүн дээ би чинь шал юм монголчууд амар онцгой тэгээд ерөнхийдөө бид нэр хуучнаа ингээд амар сайн судалж иж ерөнхийдөө ёс заншил тэгээ бүх юмудаа амар сайн судалж иж ерөнхийдөө яг өөрийгөө олоод яг ерөнхийдөө тэгж төрөх юм байна да гэн. Тэгээд яг тэр үед би за ерөнхийдөө эмэгтэй хүн өөртөө амар сайн ажиллаж чадвал одоо сэтгэл зүйтэйгээ болон биетэйгээ амар сайн ажиллаж чадвал үнэхээр яг ингэж төрж болдсон байна гэд яг хүссэн өдрөө төрөө би бүр жийлэг төрсөн байсан. Яг би нөгөө нэг хөрийнхөө ажлыг харж байгаа. Тэгээд жил нөгөө амар юм болох нэ. Францад чинь яг ингээд төрсний дараа ерөнхийдөө аавд нэг 3 өдрийн юм цалинтай амралт өгдөг байхгүй юу? Тэр 3 өдөр. Тэнгүүтээ яг нөгөө нэг улсын байгууллагаас нь 2-7 хоног явцдаг. Тэгэхээр ерөөхдөө за хагасаа бүтцийг оруулаад гэж хэлж байгаа бүгдийг бодож байгаа шүү дээ чинь төлөвлөж байгаа. Тэгээд яг яг ерөөхдөө 4 төдөл төрөх юм байна. Ерөөхдөө 7 сарын 2-нд хоёлаа төрөх юм байна. За 7 сарын 1 юм уу 2-нд л яг төрчих. Тэгвэл тэгээд тэр өдрөө ингээд 2 3 гэж аваад хагасаа бүтцээ ингээд тэгээ шууд явчих юм байна гэж би тэрийгээ бодоо. Тэгээд нөгөө эмчээ хийсэн өдрөөс хэр зөрүүтэй гэсэн. Эмчээ хийсэн өдрөөс за нэг 7 хоногийн зөрүү байсан уу? Цаана байсан. Тэгэхээр 41 7 хоногт. Ерөнхийдөө тэгээд хүлээж агаад харж байгаа төрсөн. Тийм. Ерөнхийдөө яг 5 жил бол 5 жилийн зайтай төрнө гэдэг нь бол надаа идеал ихээр гой санагц. Яг тэгвэл манай охин яг ерөнхийдөө ингээд ерөнхийдөө 4 5 настай болоод ирэнгүүт нь яг ингээд нэг ингээд нэхээ би дүүтэй болёо. Ингмээр наа, тэгмээр наа гэдэг өөрийгөө амар сайн илэрхийлдэг болоод ирцэг үед нь ингээд дүү нэхэд ирэнгүүт нь за одоо чи дүүтэй болвол ингээд одоо амьдрал ингээд өөрчлөгднөө. Бид нэр чамд бас ингээд жоохон цаг хугацаа гаргахаа ингээд багасгах нь ингэнэ тэгнэ гэнэ жижигхээр тайлбарлаад бэлдээ. Тэгэл ном амар уншиж өгөөл одоо дүүтэй олно гэдгийг ерөнхийдөө амар сайн бэлдэж агаад тэгээд ерөнхийдөө 5 нас гараад яг ингээд бэлэн болцсон. Одоо би анаа олно гэдэг ерөнхийдөө амар сайн сэтгэл зүгээр амар сайн бэлдсэн гэх юм уу яг тэр үед ойлгох чадвартай болсон байсан. Би бас дүүтэйгээ яг 6 бол биш 5 манай дүү 4 сар төрөөд би 5 сарын 6-нд тахгүй юу. Тэгэхээр чинь бас л бараг 6 насны зөрүүтэй хагаад ээж аваар нэгдүгээрт надад дүүтэй болох гэж байгаа гэдгийг хэлжсэн л ахсаа би ерөөсөй ойлгож байгаагүй. Би хизээ ойлгож ирсэн хээ би цэцэрлэгтэй ингээд өдрийн унтлага болоод тэг ингээд сэрсэн чинь багш миний ингээд самыг үсийн ингээд саманж ийсэн аа. Ээжийнхэн би энэ гайгүй ингээд удахгүй дүүтэй болох гэж байгаа гэдгийг надад тэр ингээд асууж ирсэн байхгүй юу. Би тэр одоорт амар сайн сандаг. Тэгээ би би нэр дүүтэй болох гэж байгаа юм уу би тэгэхэд амар ингээд ойлгож ирсэн шил. Тэгэхээр тэрнээс наан бол мэдгүй би яг тэгж дүүтэй болох гэж байгаа шинэ хүн ирэх гэж байгаа юм хэрэг ерөөс тийм яаж байгаагүй. Гэхдээ угаасаа үеийн ч гэсэндээ харьцангуй нөгөө нэг одоо том хүүхдийнхаа сэтгэл зүг бэлдэх энэ төр гэсэн юм бол байгаагүй шүү дээ. Юу бай. Одоо бид нар буюу одоо нөө миллениал дунд ба сүүл үеэс эхлээд айгу тийм илдэг ээж аваад болоод байгаа юм шүү тий. Анхаардаг. Ерөнхийдөө сэтгэл зүйд амар сайн анхаарч ерөнхийдөө ер нь л бүх үгэндээ амар болгоомжтой ханддаг л болсон юм шүү. Ерөнхийдөө бид нэр тэгэл ерөнхийдөө амар хичээдэг болсон шүү дээ бид нэр. Тийм. Таач гэсэн хүүхдүүдтэйгээ
яаж байх уу, яаж уурлах уу гэл яг ингээд огноо гаргачаад яг ингээд байсны дараа ингээл мэдээч хүн амар уурлаа штэ. Тэгэл амар хурц характертай байсан болохоор ерөөхдөө ингээл жижиглэн болчонгод уурлаа үгүй ерөөхдөө би чинь ингээд шал өөр хүн болцсон байгаа штэ. Ээж хүн болцсон байгаа юм чинь чи ерөөхдөө хүүхдтэйгээ шал өөрөөр харьцах хэрэгтэй гэдэг утгаараа өөртөө амар их ажилласан. Бүр ингээд за чи уура ингэж барих хэрэгтэй шүү гэдэг. Намайг бүс амар хүмүүжүүлсэн шал өөр хүн болгочихж байгаа байхгүй. Чи тэгээд өөрөө залуу байсан болохоор бас тэр үеийн зан характер илүү нөлөөлдөг лсэн баг л та. Тийм. Өөрөө жаа. Тэнгисийн анхны төрөл анхны гэж угаасаа. Одоо нэг охинтой те? Аха нэг охинтой. Төрөлд нь хэрсэн. Хэр төрсөн? Миний төрөлд болохоор C-section буюу хагалгаагаар төрсөн. Гэхдээ би өөрөөрөө яг төрөх айгүй хүсэлтэй бөгөөд тэрэндээ айгүй сэтгэл зүгээс бэлтчихсэн байсан. Даанч өөрөөрөө төрье гэдгсэн чинь юм чи маань яг 39 7 хоногтой байхад за чи тэгвэл яг одоо л сэтгэл дээр өөрөөрөө төрөх гээд үзье. 47 хоног хүргээд дахиад ингээ хүлээнэ гэх юм бол одоо яг өөрөөрөө угаасаа төрч чадахгүй яа гэвэл хүүхдийн чинь жим бол одоо том байна. Манай охин чинь 4 ил 20 гарсан байхгүй. Тэгээд одоо энэс илүү томорчулж өгсөн ч угаасаа өөрөөрөө төрч чадахгүй учраас сэдэлтэр одоо ингээ үзье. Гэхдээ энэ бол 50-50% шанстай. Тэгээд чи яг фейлдэд одоо бүтлгүүдчих юм бол шууд хагалгаар руу орно шүү гэдэг одоо тэр мэдээллийг бол хэлсэн байсан. Гэхдээ за окей зориглоод үзье гэд тэгээд шууд сэдэлтэр эхлээд тэгээд нэлийн их юм болсон. Тэр чинь тэгэл яг 5 см хүртлээ бол 5 хуруу бол нэгдсэн. Тэгээд би ч нөгөө 5 болчонгод амар баярлаа. За одоо яста 5-аас хойш хурдан байдаг гэсэн 5 болох гэж л зовдөг гэсэн гээ сонсцсон. Гэхдээ бас хитрхи олон юм сонсох чайгуу дэмий яд юм байлаа шүү дээ. Тэгэл за яста нарын одоо эпидрала хийлгчээ тэгэхгүй бол 7 болчихсон бол алдчихна малчихна гэсэн. Шууд эпидрал өдр хийлгээл тэгэл хүлээгээл хэвтцсэн. За одоо хүлээхлүүлтлээ. Одоо ерөөс ингээл төрчихнэ гэж бодчихсон чинь дахиж нэмж нээгдээгүү. Тэгээд нөгөө тэр хооронд чинь ус мусын хаглаад өчнөө ингээд удчихсан. Би бараг эмнэлэгт 2 онцон байсан баха. Тийм тэгээд за одоо хүүхд чинь бол хэцүүдлээ. Тийм учраас одоо ингээд хаалгаар орохоос өөр харахгүй боллоо гэсэн чинь яг үндэ сэтгэл зүйн хувьд амар юм жоохон цогцолтонд орсон. Тэгэж амар удаан хичээж хүлээж ингэж өвдөж өвдснийхөө эцэс тэгээд за хаалгаа гэсэн чинь амар сонирм болол. Тэгтээ тэгэл нөхөр хөтөр хоёлаа окей одоо охинтойгоо л уулзахын тулд хамаагүй штэ. Тэгэл хаалгаа руугаа ороод гарч ирээл. Чи нэг амар юм яриаддаг. Тэг ингээд зүсгэхэд ингээд бүх юм мэдэрсэн гэддэг үлээ. Тэр чинь нөгөө нэг мэдээ алдалттай л болохоос биш яг ингээд зүсч мөсч байгаа ч юм бол мэдрэгдэн шүү дээ. Одоо нөгөө нэг өвдөлтгүйгээр мэдрэгдэн. Тийм. Тэгээд айгүй тий нөгөө нэг C-section-д орохлоор бас ингээд айгүй юм даралт ирээд идэм билээ. Ингээл очир зүггүй дээрээс л ингээл амар ингээл даралт ирээл тэгж жагаал нэг юм ингээл гаргаалаас чи тэгэл нэг юм гараал. Тэгээ за одоо төршлөөдөө гэл баг нэг тиймэрхүү мэдрэмж ирдэг. Тэгэл хүүхдээ уйлал амар хөөрхөн тэгэл хүүхдийнхаа сарыг хараад. Тэгсэн чинь манай охин аяа өрөвдмөр ингээд толгойн бүр юм дахиад толгойтой юм шиг юм хөөцсөн байсан юм гарч ирсэн. Тэгээд тэр нь гэхдээ нөгөө нэг өөрөөрөө төрж байгаа ээжүүд чинь бас ингээ хүүхдийнхаа толгойг авчаад толгон дээрээ толгойтой очлоо гэдэг хэлсэн шүү дээ. Тэрнээс арай өөр. Тэрийг бодох юм бол нөгөө тархины даралт энэ төр үүсэх эрсдэл нь байхгүй арай бага. Гэхдээ тийм амар болцсон гарч ирсэн. Тэгээ би бүр толгойн яац юм бэ гэлтгсэн чинь нөгөө нэг доошоогоо ингээд миний арцгны яс руу хитрхийх ингээд гарах гад хүрхэн хамтаа ингээд шигтцэн. Тэгээ би бүр өөртөө шүд гэмшээл би нөгөө нэг охинтойгоо амар ярих хэвээр гээл заяаста миний охин гараадар марадар гэлстэй баахан дотроо ярьсан. Тэгэл амар хичээгээл ээжийнхээ өгөнд орол гарах гэж зүтгэсэн юм байна да зайлал гэлээ. Тэгээд охиныгоо амар өрөвдөөл зүг гарч ирэнгуут нь өрөвдөөл. Тэгэл ашгүй тэр нь ингээд заавал жим минь ч тахгүй өөрөөрөө ингээ 3-4 хоногийн дараа гайгүй буугаад эхэлчихсэн юм лээ. Одоо бол сайхан толгойтой болсон байна. Тэгээ янз бүрийн асуудалгүйгээр тэгээд хөөрхөн уулзсан байдаг. Яг би өөрөө нөгөө нэг өөрөөрөө төрнө гэдэгтэй л хамаг анхаарлаа төвлөрүүлсэн байсан болохоор одоо хагалгааны тухай ямар ч мэдээлэл байгаагүй. Тэгээ бүр нэг влогч үзээгүй нэг одоо нэг юу ч уншаагүй ингээд хаяг харахгүй орсон байгаа даахгүй. Тэгээ тэрэн дээр бол аюу сургамж авсан. Одоо хитрхийн нэг юмыг барьж ингэж итгэлтэй орох чинь өөрөө дараа нь нөгөө юм дээр унсан чинь би бүр баг шоконд орсон байхгүй. Би одоо яана. Одоо би яг яах ёстой юм бол одоо юугаа хорж те
За яг юу хийх ёстой юм бэ бүр ингээ мэдэхгүй болцсон. Тэгэл нөгөө хаалгаагаар төрж исэн ихч мэгч рүүгээ яриа л те. Одоо би яах вэ? Одоо яг би яах ёстой? Намайг юу хүлээж байгаа юм бэ гэж бүр ингээ амар хэцүү талд орж исэн юм. Тэгтээ тэгэл яг тэрийг ингээл бабагаар даваал гарсан. Тэгээ бас нөгөө залуу хүн болохоор гэдэг шиг бас аягүй хурдан тэнгэрсэн гэж боддог. Хаалгаагаар төрсөн ч гэсэн мэдээж хаалгаатай хамаагүй одоо нэг хүн юм мөргөх ч юм уу бохчургоо ингээ хөдлөд иж чадахгүй ч гэсэндээ хүүхдээ ингээл аваад байхад бас хэцүү байгаа ч гэсэн дажгүй хөөрхөн хурдан тэнхэрсэн. Айгуу хадал явуулдаг ахны төрөлт нь. Тийм шүү дээ. Бас яг тэрийг онгойлгоч. тэнгистэй бас яг адилхан. Үнэхээр яг харанхуу яг ингээл нэг өвтгөөсөө айгаал амар хурдан нэг өвдөлт намдаадаг тариагаа хийлгээл. Амар хурдан. За би хурдан л төрчих гэж бодоод амар хурдан төрнө гэж орсон бодолтой орсон байхгүй. Тэгсэн чи яг тэрүүгээрээ байгаагүй. Тэгээ би амар хавагнаад тэгэл юугаач судлаагүй зүгээр л таг орсон. Угаас эмхтэй хүн төрдөг юм чинь ингээл зүгээр амар шууд тэгэл орсон. Тэгээ манай нөхөрчс юугаач мэдэхгүй дээр айгаал. Тэгээ нэг орой амар ороос тэгээд угаас бид нар чинь хөдөлж болохгүй одоо нэг байрлалд одоо бид нэр хөвтүүлчихэж байгаа штэ амар ихэн залгаал тэгэл нэг өвчин намдах тариагаа инж залгаал мэл баах юм залгаал тэр надад бүр амар хэцүү санагдсан байхгүй ингээд би өөрийнхөө өвчнөдөө ингээд тулалдмаар байгаа байхгүй юу би ингээд өөрийгөө яаж энэ өвчнийг даван туулах вэ гэдгийг ингээд мэдмээр байхад намайг босч болохгүй чи яг энэ хөдөлгөөндөө байх ёстой гэл тэгсэн гэж үү тийм ерөнхийдөө яг ингээд чи чамд ингээд амар их юм залгацсан байгаа болохоор ерөнхийдөө яг энэ байралтаа байж байгаа тэгээд ингээд бүх процессус чинь ингээд үргэлжилнэ гэд тэгээд тэр үед яасан ч за гэл суудаг гэсэн за тэгья гэл тэгсэн тэгээд нэг хамгийн гол нь яг савны амсар 3 хуруу нэгтсэн багт нь би нөгөө за 3 хуруу нэгтсэн бол ингээд шууд тариа илгэж болно. Ингээд би нөгөө өвтгөөс яага шууд тариа илгэсэн. Тэгсэн чинь бүх юм зогссон. Ерөөсөө бүх ингээд үйл ажиллагааны явахаа болоод тэгээд яг өвдүүлдэг тариа хийлгээд тэгээд сэдэлт юм байна шүү дээ. Сэдэлтээ хийлгээд тэгээд сүүлдээ сэдэлтээ хийлгээд тэгээд нөгөө өвдөлтийнх нөгөө нэг тариа нь шахагдаа тэгээд сүүлдээ энэ одоо ингээ хамгийн ингээ том доозороо явж байна. Ахиж бол шахахгүй гэж за бараг 48 цаг тэгээ байж байгаа байхгүй юу. Бүр амар хэцүү төрөөд тэгээ сүүлдээ за ингээ нөгөө зүүм үү тавиад над дээр энэ одоо бүр явахаа боллоо гэд. Тэгээ яг нөгөө ээлж солигдох үе дээр ялангуяа би хүрээд ирсэн болохоор эхэлж намайг нөгөө авсан хүмүүс нь шал өөр хүмүүс байсан. Тэгээл 2-3 хүний гар дамжаал. Ерөнхийдөө барыг тэр имлэгт амар удсан байхгүй юу. Франц төрсөн. Тэгэл ерөөдөө аюу хэцүү төрсөн болохоор за ерөнхийдөө би 2 дахь хүүхэд дээр 2 дахь төрөлтөн дээр маш өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй байна. Тэгээ бас өөрийнхөө биеийг яаж ингэж ажилтгийг яаж би өвчнөө одоо тэг өвчнөөчтэй одоо тэр дуншилтыг би яаж тайвшруулж болох уу гэдгээ би өөрөختөө мэдэх ёстой байна. Тэглэж би охинтой тэгээ би охиныгоо томлсон дараа ерөөдөө ээж нь мэдгүй гэлтэй тэгж хэлмээргүй байсан болохоор ерөөдөө хэрвээ одоо эмчин намайг зөвшөөрөөд хэрвээ би ингээд өөрөө ямар ч тариагүй төрөхөд ингээд болно гэд намайг зөвшөөрвөл би ерөөдөө тэгж төрөхж үзэх ёстой юм байна гэж бодоод тэгэл би ерөөдөө бэлдэж эхэлсэн байхгүй юу. Тэгэд би яг тэр юун дээрээ нөхөртэй эхэлсэн. Ингээд үнэхээр амар хэцүү байхаа амар өвдөлт ирээл ерөнхийдөө тийм байх бах. Гэхдээ яаж ч байсан намайг ингээд тариа битил хийлгээрээ үгүй заяа чи төвчээ гэж надад хэлээрээ. Тэгэд ерөнхийдөө миний зан өөрчлөгдөв шүү. Чи намайг энэ дээр надад амар түшээрээ турлаарэ гэл. Тэгээ манай их баригч юмч маань одоо ингээд манай нөхөртөө хэлж байгаа байхгүй юу. За би одоо ингээд та хоёрт хичээл өгнө. Гэхдээ танаа ихнэр чинь бүгдийг мартна өвдөлтөндөө тэр өдрөө энэ олон юмудаа сонсон ч тэр өдөр зүгээр би тариа хэлье гэж ойрлно. Тэгэхээр чи одоо нөхөр нь амар сайн түших хэвээр хаана яаж өвдөлтийг ингэж багасгах уу хаананд даруул бага өвдөх үү гэлтэй бүх одоо байрлалууд байгаа штэ амар сайн ингээд сонголттой ийм сонголт өгсөн байрлалуудаар ингэж нөгөө нэг бас амар сайн нурууны өвчин болон одоо нур гизээр өвдгөмөлтэй амар сайн ингэж өвчин намддсан байлээ тэр дуншил. Тэгээ за юунд орох уу? Тэгэж өвдөхт нь хаашаа суулгах уу? Тэ ямар бөмбөгөн дээр суулгах уу? За нөгөө нэг нөхөр нь айгуу сайн мэдчих хэвээр гээд эмч нь хэлсэн. Тэгээд өвдөж явах явцдаа айгуу сайн сонголтын дасгал хийх хэвээр.
гэдэг дээр яг сонголтын дасгал болон амьсгалын дасгал бас амар сайн хийх хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө яг төрөх үйл явцдаа бэлтэж байхдаа яг нөгөө нэг ийм хүслүүдээ бичиж болдсон байлээ. Одоо жишээ нь бид нэр төрж байгаа юм чи бид нэр амар хэрэгтэй байгаа даахгүй. Одоо хүссэн юмудаа хэлэх хэрэгтэй. Хэрвээ эмчилж зөвшөөрж ивэл маш олон зүйл шаардах боломжтой байгаа даахгүй имлэг дээрээ. Ямар санагдсан надаа намайг бол миний төрөх хүрээнд амар хэм байсан. Намайг бүрж ингээд нэг юм агаарын йог шиг нэг юм ингээд өлгцөн юм даав. Ээж тэрэн дээр ихнээр байвал хифт баанд ормоор байвал ор юу хэрэгтэй ингээд хэлээрээ гэдэг жисэн. Тэгээ намайг ерөөсөө яг нэг юм мониторээс нэг хүүхдийн зүрх тэгээ юуг сонсох. Тэгээд би сэдэлээр төрсэн болохоор нэг юу угаасаа санчрын төрөлтийн түүхийг бас сонсон. Сэдэлээр төрсэн болохоор нэг юу дүлээ тусал залгуулсан байсан. Тэгэл надаа өөр нэг юм байгаагүй. Тэгээ чамаас сонсохоор яг энэ байрлалаа байж иглээр амар. Тийм магадгүй би одоогоос 10 жилийн өмнө төрсэн болохоор юм өөрөөс юм болоо. Тэгээ сая хүүгээ төрүүлэхэд 20 онд одоо төрж байгаа шүү дээ. Тэнгүүд яг одоо манай тэр имлэгийн одоо өөрөөрөө төрдөг одоо эмэгтэй хүмүүс зориулсан тийм тасаг нэгдэжсэн байхгүй юу. Тэгээ тэр тасаг нь шинээр нэгдэжсэн. Наач ямар сонин. Тэнгүүд одоо юу гэдэг одоо ерөөдөө бүх одоо өрөөнүүдэд болохоор ерөөдөө ингээл нэг ор тэгээ нэг бөмбөг тэгээд ийм нэг унждаг давуу маа байгаад байдсан шүү дээ. Гэхдээ бүх өрөөнд баан маань байхгүй ийм нэг хоёр хүний том ормор байхгүй байгаад байдаг баггүй одоо Францын одоо тэр төрхөд. Тэнгүүд яг нэг өөрөөрөө одоо ямар ч ийм хэрэглэхгүйгээр төрж байгаа эмэгтэй хүмүүс зориулсан тийм тасаг нэгцэн гэдг нь одоо өрөө болгондоо ийм XXL амар том ортой, баантай тэгээд одоо төрөх тусалсан бүх юмуд байгаа байхгүй юу? Маш том өрөө тий. Тэгэл тэр амар юм модонд орж исэн үе гэх юм уу? Буцаал нөгөө нэг бид нэр ухарж байгаа гэдэг шиг. За одоо ингээд эмэгтэй хүмүүс ийм ашиглахгүйгээр төрё. Хүүхдэд болно биднэрт өөрсдөндөө маань хэрэгтэй гэдэг утгаараа бүх юм амар юм шин байсан. Тэгээ яг тэр тасагт орохын тулд ингээд мэдээж амар олон юу гэдэг юм дэ эмчийн одоо хяналтанд ороод төрж болно болохгүй гэл ерөөдөө миний ихний төрөл хэдэн килограмм хүүхэд гарсан гэл тэдэн килограмм хүүхэд одоо 4-өөс дээш килограмм хүүхэд бол өөрөөрөө төрдөг тасагт орж болохгүй гэсэн одоо протоколтой тийм дүрмдээж байх шиг тий зөндөө олон тийм юм байгаад идэм бил. Тэгээ яг тэр 20 онд ингээд яг тийм өрөөн тэгээ төрөө тэгээд хамгийн гол нь яг төрөлтөө бэлтэж байхдаа одоо хүслүүдээ бичиж болт юм билээ. Тэгээ эмчтэй өгчт юм билээ. Одоо намайг төрөхөд одоо бид хорыг шууд үлдээгээрээ гэж ч юм уу те. Эсвэл би ийм амар цав цагаан гэрэлт төрмөөрөхгүй байна. Би ийм айгуу гоё юм те аль болох гэрэл бахтай өрөөнд ингээд төрмөөрэн. Бас дотор үзлэг маш бага хийлэгмээр байна гэл те. Намайг ингээд ерөөдөө бит хоёрыг хоёулын минь үлдээгээрээ ингээд эмч хэрэгтэй үед бит хоёр дууднаа гэдэг ч юм уу те. Миний хүүхдийг шууд ингээд төрсийнхаа дараа ингээл эднэр чинь нөгөө нэг Афгарын тоо одоо скор үзнэ гэл ингээл алхуулаад ингээл хамаг юм ингээд үзээд одоо гэх манай охины төрсний дараа тэгсэн байхгүй төрсний дараа шууд ингээд алхуулаад бүх нөгөө нэг рефлексүүдийн үзээл юрхт амар хурдан байгаа байхгүй тэгсэж хүү дээрээ болохоор манай одоо хүүхдийг төрсний дараа бид гурыг ингээд үлдээгээрээ тий тэгээ манай хүүхдийг ингээд шууд авч явахгүй гэлтэй. Тэгэл ерөнхийдөө усанд ингээд эмнэлгээс гарахаасаа өмнө л ерөнхийдөө усанд орно. Тэгснээс ерөнхийдөө хүүхд бол усанд оруулахгүй. Би энэ дээр нагаад тэр тосыг ингээд бүр шингэтлэн ингэж байлганаа. Тэгэл аав нь одоо хүүг нь хайчлнаа ч гэдэг юм. Тэгээ хүүг нь бүр яг ингээд цохилж дуустал нь бид нэр хүлээнэ гэдэг ч юм уу те. Тэр бүгдийг ингээд биччихээ. Чийсээ даалга бүр амар сайн мэдчихсэн байна те. Одоо ингээд хүү цохилт би бол ямар ч мэдлэг байхгүй нэгдүгээрт дээжээс ангилж штэ бити эмчнэр орж би бол аль олон орж ирээд намаа ингээд зүгээр байгаа юу гэдгийг ингээд шалхаасаа гэж барыг хүсэж исэн. Тэгвэл би яг нэг амар айгаагүй. Гэтэ бас нэг тийм амар ингээд
жаргалтай бол бас байгаагүй. Гэтэ ойр ойрхон ингээ орж ирээд битээр ингээ хүүхд битээрийн одоо байдал хэр байгаа ингээ хараад байгаас гэж ер нь бол бараг хүсчихсэн. Тэгэхээр ямар сайн юм бэ? Францын бэлтгэлийн хүсэлт авдаг юм байна тий. Манай бэлэгт бол тийм байна. Одоо төрөлтийн одоо төсөл гэдэг одоо маягийн тиймэрдүү бичиж олдог байхгүй. Тэгэнгүүт яг тэр төрхийн одоо хавтас хэрэг гэдэг лөө. Тэрэн дотор ингээ хийчдэг. Тэгээд угаас яг намайг одоо нөгөө нэг надад хичээл өгсөн одоо би төрөх юмчтэйгээ заавал төрнө гэж бол угаасаа хэлж болохгүй шүү дээ. Би хизээ төрөх нь мэддэхгүй, тэр юм ч бас хизээ ажилтай, хамаарчлагтай гэдэг нь бас мэдэхгүй болохоор яг ингээд хэрвээ тэрийг яг ингээд цаасан дээр бичээд өгчүүл яг тэр өдрийн ээлжинд гарч байгаа юм чинь за ерөнхийдөө энэ үрийн нэлгэрлийг энэ ингэх юм байна, энэ хүн ингэх юм байна, ингэх юм байна гэдгийг бүгдийг мэдчихтiin байлээ. Ой, эсвэл чи сая нөгөө шинээр тасаг нээгдэжсэн гэж хэлсэн шүү дээ. Тэрнтэй холбоотойгоор юм лаг үйлчлэгээ явуулаад байсан юм болов? Ерөнхийдөө бол болд юм байлээ. Бид нэр л нөгөө нэг асуудгүй, бид нэр л амар даруухан байгааддаг болохоор яг ингээд ерөнхийдөө бүх юм л боломжтой. Энд чинь угаасаа бидний 1000 төрөөд байхгүй шүү дээ. Ерөнхийдөө төрнө гэдэг чинь амар том хүний амьдралын одоо амар том гоё үйл явдал шүү дээ. Тэгэхээр аль болох ингээд өөрсдийнхөө мэдлэр л гоё байлгаж болдсон байлээ амар их юм. За санчрын төрөлд бас 2 төрсөн шүү дээ. Тий. 2 удаа өөрөөрөө төрсөн. Хүчин намдаахгүйгээр амар л эхний удаа бол яг бас нүн би 41 дээрээ төржсэн байхгүй 41 7 дээр яа 47 хоног хүртэл ерөөс ямар ч ийм юу ч мэддэхгүй өвдөгчхүү ус гаргachгүй яахчгүй явсаар хагаад та уус ингээ 41-ээс дээшээ гарч бол хэрэггүй гэх юм бол угаас ингээ ус ч юм уу да ингээ дараагийн хүүхэд чинь жоохон муу гээд тэгээд уул анхны охин дээр болохоор 9 сарын 14 гэсэн байсан дүү дейт нь тэгээ 14-нөөс тэгээ манай 20 төрсэн байхгүй тэгээд ингээд 6 хоногийн илүүдэлтэй төрж байгаа. Тэгээ тэр оронд чинь бас ингээд би ингээ амар хүлээж байгаа шүү дээ. За усна гарчих юм болов өвдөх юм болов ямар нэг ингээд нэг тэ дохоод ингээ юм өгөөч ээ гэд. Юу ч байхгүй. Тэгэл нэг 14-өөс 20-ийн оронд ингээ ер нь 2 хоноо л очиж эмчийнхаа хяналтанд ороод тэгсэн чинь 19-нд нь за маргааш ингээ яг ингээ цаг тэр чинь ингээ цагаар болчих واخгүй эмнэлгийн цагаар маргааш ингээ нэг орон одоо ингээ зай байна цаг байна гэх юм бол маргааш ингээ хүрээд өглөө 7 цагт гээл. Тэгэл яг тэр надаа ингээ хэлэнгүүт би ингээ амар сонин болж исэн. Яа би шууд ингээ маргааш хүүхдтэйгээ уулзах юм биш. Надаа ерөөс ямар ч ингээ хизээ гэдэг ингээ ийм тодорхойгүй байсан болохоор яг хүн чи маргааш төрөнгээ хэлчихлээр би тэгэл тэр оройноос хойш баг ингээ унтаагүй. Би тэрийг амар ингээ санаа бүр яг ингээ нэг хүний амьдрал нэг юм ингээд амар юм өөрчлөл гэдэг тийм өдөр байдаг бол 2022 оны 9 сарын 19-өөс хойш одоо хүртэл би ингээд юм бүтэн ингээд юм 8 цаг ерөөс унтаагүй байгаа байхгүй юу. Тэгэл өглөө нь очсон. Тэгээ тэр үед тэр нэг сэдэлтийн нэг миллиграм нэг өндөр дозтой байсан юм шиг үлээ. Өглөө 7-оос ороод хос ундраа ингээд солиолоо баах юм бол 8 гэж тэр нэг сэдэлт хийгээл тэгэл бүр ингээд зогсолтгүй өвдсөн. Ингээд яг ингээд тэр нэг миллиграмын ингээд нэг цаг болгон орж ирж нөгөө ингээд дээшлүүлдэг шүү дээ. Сэдэлтийн дээшлүүлсэн. Тэгээ би миний нөгөө нэг ганц сайн ч юм өөртөө яасан юм болохоор амар их өвддөйн гэсэн. Тийм болохоор би өвдөлтийнхаа нөгөө нэг одоо хүлээлтийг маш өндөр тавьсан байсан байхгүй юу. Тэгэл за энэ зү юу ч биш энээс илүү өвдөн гэсэн ингээл яваалаас тэгсэн чинь ерөнхийдөө баг дээзэгтэй хүрсэн байсан юм шиг үлээ. За энэ зү юу ч гээл ягаад гэсэн. Тэгээ бүр сүултээ яг нөгөө ингээл бүх хүмүүс мэддэг ахaltaа ингээ баад нь штэ угаасаа эмгтэй хүн төрөхдөө яг ингээ нөгөө ба ингээ сүул нэг тэр нэг 7 руу нэгдэл 8 руу нэгдэл ингээл сүулийг бүр яг ингээ нөгөө нэг бараг сар байгаагүй юм шиг ингэ мэдрэмж төрөө бүр ингээ амар хатуу ингээ тийм баас ингээ хатуу ингээ өтгөө ингээ гарах гэдэг юм шиг санагдал. За би одоо л яг дүлэх гэж ингээл. Тэгэл одоо яг дүлэх гэж ингээл тэгсэн дахиад 2 цаг болж байгаа бүр амар удаад надад бүрст айгүй удаан санагд тэ. Тэр сэдэлтийн өвдөлт бол миний ингээ мэдэрчсэн хамгийн амар өвдөлтөөс яг тэр үедээ би бүр ингээ сүултээ ойрлоод эхлээд уйлахгүй байж байгаа бүр ингээ уйлж эхлэе. Тэгээд Настамд хин манай нөхөр ээж хоёр орсон байсан байхгүй юу. Ээж бол надаа юу ч хэлэхгүй зүгээр ингээл яг хажууд ингээд сууж ирсэн. Угаасаа би ээжийг юм хэлээсэй гэж юусэн хүсээчгүй. Гэтэ
Ээж бүр яг покер фейстэй суужсэн. Гэтэ дараа надаа хэлэхдээ би бүр яг дотроо өвчижсэн гэсэн. Амар эсэн тэгж ингээ хүн төрхийг харах ингээ надаа амар эсэн гэж хэлсэн аахгүй. Тэг яг сүүлийн момент ингээ би бүр амар ингээ дүлхэд ээж нөхөр хоёр ингээ яг хоёр талд ингээ миний ингээ юу хөлийг ингээ барьцсан. Тэг би нэг нөхөр нэг ээж рүү хараад ээжийн царай бүр ингээ амар сонирн болцсон. Тэг би бол хойд бол ээжийг юу бодож надад ямар ч байдлаа авахгүй шүү. Дараа нь ингээ ярьж хахад ээж талстай амар эсэн ингээ ярьжсэн. Тэгэл би ингээл амар дүлээл арай гэж нэг ингээ охиноо ингээ гаргаал тэгсэн чинь бүх ингээ нөгөө өвчнөн ингээ байхгүй болсон чинь ихлэ амар баг уйлал ээжсэн чинь гинт ингээл инээгээл охиноо хараал амар сонирн болоод гэсэн чинь манай охин яг амар жоохон ингээ удцсан байсан болохоор толгой ингээ бүр ингээ 100 болоод ингээ хоошоо яатсан. Тэг яа нэг өвчин ийм толгойтой болчих юм шүү дээ. Энэ нэрээ үлдчих юм болоо гэж амар яжсэн чинь сүүлийн нэг гайгүй болоод тэг тэр өвдөлт бол нэрээ бүр ингээ юм нуруунд дээр ингээ юм сүхээр ингээ цохоод байгаа юм шиг тийм мэдрэмжсэн бүр ингээ ёо мэдгүй яг ямар яг тэр сэдэлтийн тийм тарай мараа хийлгээд ерөөхдөө бид нэр биелүүгээ ямар нэгэн одоо ийм бодис оруулна шүү дээ. Тэнгүүд яг бидний өөрсдийн бие маань ингээд өөрсдөө чинь гормон бүх юма ялгаруулж байгаа шүү дээ. Өөртөө тайвшруулах зөндөө ол юм ялгаруулж байгаа шүү. Тэрийг маань цогцоочдөг гэсэн тэрэн дундуур нь шууд орж ирээд тэгээд миний ойлгосноор тэр сэдэлт болохоор цаанаас нь байглаасаа гаргадаг окситоцин гэдэг тэр гормон биднийх ялгаруулахгүй байгаа болохоор бид нар өвдөхгүй байгаад тэгээд тэр гормонын одоо ингээд тэ сэдэлт гэдэг тэр ингээд албаар одоо artificial ингэж өгж байгаа л гэж би ойлгосон. харин тийм. За тэгээд хүү дээр болохоор яг адилхан бас сэдэлтээр ерөөсөө надад ямар ч дохой зан одоо ус мус гарах өвдөх юм юу ч байгаагүй. Тэгэл дахиад сэдэлтлэл төрсөн. Гэтэ энэ удаа болохоор нэг 2 жилийн өмнөх протокол өөрчлөгдсөн гээд миллиграм нь айгу бага. Тэр үед тухай 1500 жилийн 15000 жилийн миллиграм хүрэх хөстэй гээд энэ удаа болохоор тэр хамаагүй багассан байсан болохоор надаа ингээд өвдөлт дундаа ядаж ингээд нэг амрах нэг 3-4 минут ингээд зай байгаадсан болохоор амар ядаж ингээд амьсгаа авах надад юм хугацаа байсан байхгүй. Тэгэл яа за өвдөж ингээл дээл гайгүй болол тэгсэн юу ч болоогүй юм шиг ингээл юм ярьж байгаа. Тэгсэн за өвдөж эхэлж шүү гээл яагаад тэгээд яжсэн чинь яагаад чинь цаанаас ингээм юм усанд тэр юм бүлээх юм дотор ормоор санагдаад тэгээ за би ингээ баанд дотор орё гээд тэгээ баанд дотор байж байгаа. Тэгээ баанд дотор төрсөн. Усны дотор төрсөн. Баанд дотор орохоор амар яагаад чинь ингээ усны тэр нүг усны дотор болохоор хүний нүг юм одоо хүндийн жинми ингээд нэг байхгүй болчтой юм шиг байна. Бүх одоо жингийг усны ингээ авчдаг болохоор тэгэхээр би ингээ ядаж ингээд хөдлөхөд ч гэсэн надаа биеинд амар хөнгөн байгаадсан байхгүй юу. Тэгээс үлдээ яа за би яг түллээ гэсэн чинь юм чинь болохоор одоо ч дүүлжлэхгүй шүү. Одоо дөнгөж 8 см ингээд тийм юу ч дүүлж болохгүй би ерөөс дүлээг байхаа цаанаа дүлэгдээд ингээд гэсэн чинь за дүүл ингээд дүүлж эхлэе одоо бүр яг ингээд төрөх ингээд бие бэлдэрээ ингээд яагаараа гээл тэгэл амар бас нилээ өвдөөл амар хашгирал тэгэл би нэг влог үзэж байхад яг наад дотор чинь тэгэж хэлж ирсэн юм байна. Нөгөө өөрөө мэдээж дүлийг байхад цаанаасаа ингээд дүлдэгүүд байгаа шүү дээ. Яг хэр үед амьсгалах хэрэгтэй гэсэн. Тий. Яг амар л одоо нөгөө тэр хажууд сувлагч за одоо амьсгал одоо зөөлөн битээ хашгир яг л хашгираад харж нэг ингээд хүччин суулраад байна. Тийм болохоор чи бүхэн анхаарал амьсгал дээр төвлөр гээл яг хажууд дэж хэлээд тах бас амар юу юм бэлээ. Нэмэртэй тустай. Тэгээд сувлагч тэгсэний хүчинд тэгээд нөхөр байсан болохоор төмрөө ингээл за одоо яг толгойн цухажийн ингээл хажууд хилээдсэн. Тэгэнгүүт яг толгой цухаж ингээд мэдээлэл авчихлаар за одоохон ингээд хүүхдтэйгээ уулзна гэдэг нөгөө нэг юугаа хурцгаад байдаг. Одоо ингээд хүлээж чадхаа болол тэгэнгүүт өөрийнхөө би за одоо 50 ингээл дэж байгаа л нэг ингээд төрсөн. За одоо тэгвэл та хоёр ч хоёулаа хүү охин хоёртой учраас хүү ба охтуудын ялгааг ярья. За тийм охин дээр бол би нэр үнэхээр маш их ажилтдаг байсан. Хүү дээр бол би ингэж бодсон байхгүй юу. Ерөөдөө охин дээр амар сайн ажиллаад одоо хамгийн том дээрээ сайн ажиллачвал хоёр дахь маань ингэж ерөөдөө дагаад ингээд хараад ерөөдөө адилхан байх хэрэгтэй гэдэг гэж амар бодсон. Охин дээр бол манай охин чи ерөөдөө амар тайван байхгүй юу. Эсвэл эмхтэй хөтлөхөөрөө тэгт юм уу. Ерөөдөө л ингээд байгаа байхгүй нь мэддэхгүй. Юм зураад суухад ингээд хитэн цаг ч хамаагүй зураад суудаг тий. Тав нөхөр чинь тийм үү? Тайван. Ерөнхийдөө тайван. Тэгэл ингээ юм зааж өгөхөд хүртэл ингээ амар хурдан ойлгоол. Ер нь л бүх юм амар хурдан. Ерөөсөө тэгээ юм юу байгаагүй, хэцүү байгаагүй. Тэгэл
жишээ нь ингээл одоо би охиныгоо одоо битэр жоохон байхад ерөөдөө одоо хүртэл ном манайх амар ном уншдаг байхгүй юу. Тэгээ жоохон байхад нь би чинь анхандаа амар их ном уншиж өгвөл мөхөтөр чинь манай нөхөр битэр амар их ном уншиж өгвөл яадаг байсан. Тэгээ сүүлдээ ингээд зүгээр л ном уншаад ах нэг л биш ээ. Энд чинь арай л хурдан байгаад нэнгүүтээ би битэр чинь ерөөдөө 7 хоног болохоо номынсан ороод тэгээ 10 ном авдаг гэсэн байхгүй яг картанд 10 ном авч болно гэд. Тэнгүүт нь 5 нь болохоор би яг охинороо сонгуулж байгаа байхгүй. За ямар ч хамаагүй хүснэрээ одоо тэгээ ном авчих. Өөрийнх нь сонирхлын номуудыг авахулаад. Би болохоор 5 ном болохоор ерөөдөө ингээ нэг 2-7 хоног болгон өөр сэдвтэй одоо номнууд авчиг гэж. Ерөөдөө нөгөө нэг жоохон дандаа Harry Potter биш. Тийм дан ийм жоохон мэдлэг өгье гэсэн үүднээсээ одоо жишээ нь за нэг одон орны талаар одоо энтхийн номнууд амар гоё шүү дээ. Хүүхдүүд амар гоё тайлбарж өгдөө шүү дээ. Тэнгүүтээ 5 ийм одон орны талаар ингээд шал өөр ингэж тайлбарсан гой зургнуудтай ном авч өгвөл тэгэл орой амар ихт орондоо орон за 7 гээл орондоо ороод эхлээл нөгөө 5 номоо ингэж уншиж байгаа байхгүй. Тэгэл тэрийг дууссан гоо чи мэдээж ингээл орондоо хөвтөх хүүхдэд амар дуртай шүү дээ. Тэгэл шууд нөгөө нэг за одон оронгийнхаа талаар ингээл номнуудаа битэр чи уншаал. Тэнгүүтээ би нөгөө ном уншихтаа ингээд өө эн чинь ингэ тийм байж тээ хүү гэдэг тийм байж тээ гэж. Тэгээд жоохон байж байгаа би асуулт асуугаал. Тэр ихэд ингээл нэг ингээд явааддаг гэсэн байхгүй. Тэгэл 2-7 хоногийн дараа ахаа сэдвээ солиол. За одоо тэ хуучны хүмүүсийн талаар хойлоо үзье. Одоо нөө өөмөрийг чүйстэй өөмөө билэс нэрээсээ үзье. Хойлоо ингээ энэ хүмүүс ингэдэг байсан биш, тэгдэг байсан биш тэгэл ингээд ерөөдөө амар их сэдвээ солилдог гэсэн байхгүй. Тэгэл нөгөө нэг юу мэдлгүүдэд нь штэ. Суур мэдлэгэн дээр амар сан анхаарал. Тэгэл за номоор эднэрийг ингээд оруулчих. Тэнгүүтээ за хөгжимгээ тэнгүүчин ингээл нөгөө нэг одоо Францын одоо боловсролын систем амар сайн. Ерөнхийдөө Европын боловсролын систем амар сайн шүү дээ. Тэгээд тэнгүүд шууд энэ хөгжмийг гэхгүйгээр олон хөгжим одоо нэг жилчингээ ингээд туршиж үзээд тэгээд яг энэ хүүхд алиндаа сонирхолтой байна гэдгээр нь хүртэл ингэж нөгөө нэг цаашаа авч явж болдог гэл. Тэрхүү юм зааж өгөхөд амар амархан. Юм ингээд ярилцаал асуугаал ингээл сухад хүртэл амар амархан. Хүүе эн чинь одоо хүүхд өсөх чинь ийм гоё ингээ те амархан ингээл би юу зааж өгөн тэрийг ингээл амар хурдан сураал ингэж тийм байж тээ гэж бодвол амар тэгж боддогсан байхгүй. Тэгээ одоо ингээд тэр бодол хизээ нурсан. Манай хүү төрөөл тэгээд яг анаа нөгөө байнгын ном уншаал ингээл булан дохоо болгонд ном уншаал суучдаг болохоор манай хүү ингээд ном нь ингээ буруу тийш харсан ч гэсэн ингээ нэг анаага хараад нэг юм ном зомоо ингэж харж мараал. Гэтэ нөгөө нэг амар сайн төвлөрч чадахгүй манай хүн ч бүр ингээ жоохон бахта ингээл амар удаан ингээл хараал суугаал идэг гэсэн за. Тэс чи манай хүү болохоор ингээ хальт ингэж харж гот ани харангуйтай за нэг адилхан юм хийчих шиг боллоо. Ингэвтэй гэл босч яваал ингээл ингээ цаанаас нэг юм өттэй юм шиг бүр ингээ амар хөдөлгөөл бүр амар энергитэй идэм лээ. Тэгэл за орой ингээл гой ном уншаал яг л нөгөө охиноо өсгсөн шигэ орой болго ном уншаал ингээл гингүүд гэл бүр номны дундуур явж ийснаа шал өөр юм хийгээл зөө. Тэгэл ингээл үсмсээр оролдож мөрөлтөө. Би за энэ эрэгтэй хүүхнийг яаж өсөх ёстой бол энэ нэг амар өөр ертөнцийн даа гэл. Тэгэл би бодож байгаа за номоор л ерөнхийдөө орой бол унтна гэж ерөнхийдөө худлаа мэд. Гэтэ яг номыг өөрчлүүлнэ. Гэтэ яаж нэг юм очрыг нь болохоо гэл нөхөртөөгөө ярилцсан гэж маань нөхөр. Эрэгтэй хүүхд аваад гараад гүнэ гэлцээ. Тэгэл авч гарч гүүгээл сониолгож тэгээ ядраахалцаа. Тэгээд гисэн чинь яг нэг орой ингээл бүр ингээд нөө унтахгүй ингээл амар их юм оролдоол ингээд зүг чинь номоо бүр ингээм амар гоё юм шиг ингээд сонсож ийсэн ингээл унтаал за. Тэр нь за эрэгтэй хүүхдээ нэг юм шал өөрөөр харьцах хэрэгтэй байна. Энд чинь шал өөр ертөнц юм байна. Ерөөдөө ингээд шинэ ертөнц гараад ирчихэж байгаа байхгүй. Тэнгүүт нь бид нар чинь тэ эмэгтэй хүн биднэрт болохоор шал өөр ертөнц гараад ирж байгаа болохоор за миний бүр нэг одоо юу гэдэг охин дээрээ би чинь амар хатуу юм те ийм байх хэвээр тийм байх хэвээр жоохон диктатурны хүн байхгүй. Тэгээд тэгмэд хүүдээр болгоод бүр юу ч хэлж чадхаа болчихж байгаа юм чинь. Яг наач ямар сони юм юу хийх хэвээр болоо гэл манай нөхөр бүр гайхаад байхгүй чи ямар амар зөөлөрчөө бүр ингээд чиний характер чи бүр ингээд зөв зөөлхөн болчлоо хүүдээрээ чи амар өөр боллоо. Би бүр ингээд хүүг харахаар бүр би одоо яг яаж харьцах хэвтэй болоо гэж шал өөр болчтой юм лээ. Наа яаж харьцах хэвтэй гэдэг нь одоо өрөвдөж юм уу эсвэл одоо эмэгтэй эрэгтэй хоёр ингээ хүүсийн ялгаа байгаа болохоор дийж байгаа юм уу? Одоо яг охинтойгоо яг яаж харьцдаг байсан шиг яг адилханаар бол харьцаж чадахгүй байхгүй бүх юм шал өөр байгаад байгаа болохоор одоо гаргаж байгаа хариултууд нь бүгдээрээ үйл хөдлөл болон хариултууд нь өөр байгаа болохоор нэг л болохгүй болоод эхэлчихэж байгаа байхгүй юу?
би өөрийнхөө хүссэн одоо хариултыг ч юм уу те одоо юм авахгүй байгаа байхгүй. Тэгэхээр яаж тэгэхээр хүү дээрээ илүү зөөлрсөн гэж байна шүү дээ. Тэгэхээр охин дээрээ одоо юу гэдэг охин чи яг адилхан алдаа гаргасан байхад чи охиноо илүү загнаад хүү дээр бол ингээ зөөлөх хаана шүү дээ. За энийг ингэчтэй. Тэгээ ялангуяа охин дээрээ нөгөө нэг сурж исэн үе байсан болохоор бүх юм гээд амар шинэ байсан болохоор одоо шиг ингээл ямар нэг юм асгаж масгаал те эсвэл ямар нэг юм эвдэлжүүл би шууд боддог болсон байхгүй. За одоо энэ эвдэрсэн юм надад чухал уу, манай хүүхэд чухал уу ч гэдэг юм уу те. Тэгэл одоо үгүй гэж бид нэр амар хэлдэг шүү дээ. Охин дээр болохоор амар үгүй гэл. Ноо мо гэж үл амар явдаг байхгүй. Хүү дээр болохоор за ерөнхийдөө ингээд хүүхэдтэй үгүй гэдгийг болон нэг сонсгонгууд ингээд угаасаа ямар ч одоо үн цэнэгүй болчихж байгаа байхгүй үгүй гэдэг үгийг сонсгонгууд те. Тэгэхээр үнэхээр маш аюултай бол те. Үнэхээр маш аюултай зүйл хийж үл очиад үгүй болохгүй гэж тайлбарлаж өгөөд. Тэгснээс үйлдэл болгон дээр нь үгүй гэж байж болохгүй гэдгийг бас ингээм амар сайн мэдсэн болохоор одоо ингээд амар энергитэй угаасаа ингээд хөдлөх ёстой болохоор хөдөлж байгаа гэдэг утгаар нь за ингэчлээ бүр амар юм болоод очингууд нь яг юм сериус байдлаар очиод эн чинь болохгүй гэдэнгүүт яг ингээд одоо юу гэдэг бидний одоо би хүртэл ингээд шууд хилчиж байгаа байхгүй юу. Ээж аав хоёр нь шал өөр харьцаатай энэ да тий. Энэ нэрэл ийм амар юм болохоор ингэж ирж болохгүй ноо гэд хэлж байгаа юм байна да. Ингээд шууд ойлгочихж байгаа байхгүй. Тэгэхээр би за ерөнхийдөө л нэг ингэдэм байна да, тэгдэм байна да гэж ерөнхийдөө ер нь сурсаар л явж байна. Сурсаар л байгаа. Тэнгисийн охин хэр актив, хэр сахилгагүй эсвэл хэр тайван охин байна. Манай охин яг том зургаараа бол гайгүй тайван. Айгуу тийм хөрхөн хаппи хүүхэд. Гэхдээ бас жоохон тайван. Гэхдээ яг гэртээ хүүхдэл юм чинь тэгэл арай чөлөөтэй тий. Гүүж барайл тэгэл яа тийм жоохон сахилгагуудна. Гэхдээ одоо дөнгөж эхэлж байна. Хоёр хагастай. Хоёр л та юу ч шүү. Тэгэл яг миний яг баримталтай юм болохоор ерөөхдөө 3 нас хүртэл нь бол эрхлүүлэг гэдэг тийм өрөөнд өрөөдөг байхгүй юу. Тэгээ яг охин хүүхд болохоор аав нь ч гэсэндээ бас яг тэр ахисаар байгаа. Тэгээд хүү гарч ирэхээр би бас тагтдаг байхгүй юу. Яг хүү гарах мэдгүй л дээ хэрэг хүүтэй болчих юм бол чи тэгээд жоохон хүүхд юм чи 3 хүртэл нь бол эрхлүүлэн шүү гэл тэнгууд манай за хичээ яа. Тэгтээ хүүгийнх юм мэдгүй байна. Айгуу тийм билээ шүү эрэгтэй хүмүүс. Тийм тэгэл одоо бол манай охин аюу тийм эрхэлсэн хүүхдэл байна. Гэхдээ тийм буруу эрхлээд 2 насныхаа синдромыг одоо давруулан ашиглаад байгаа юм бол байхгүй л юм. Тэгээд тийм бас төрөлтөнд нас нөлөөлөд байгаа юм шиг санагддаг шүү дээ. Би чинь бас тийм ч эрт төрөлт биш дээ. Одоо нэг 27-8-тай төрчихлөөр харьцангуй хүүхдтэйгээ яаж харьцах уу гэдэг дээр хүртэл жоохон боддог болсон байсан. Өөрсдөө бид нэг арай тайван буур суртай байсан. Тийм болохоор бүр анх төрснөөсөө эхлээл ер нь хүүхдтэйгээ яаж харьцах уу гэдгээ одоо заяа шиг айгүй нэг сайн уншиж судлаагүй ч гэсэндээ жоохон тийм баримжаа бол байсан гэх юм амьдралын туршлагаар. Тэгээд одоо нэг хитрхи тийм загнаад айгүй хатуу байх ч юм уу эсвэл жоохон дутуу мэдрэмж төрүүлэх, орхигдсон мэдрэмж төрүүлэх энэ гэдэг зүйлсээс бол аягүй сэргэлдэг. Аль болох юм ойлгогдсон, хамгаалагдсан, хайрлагдсан мэдрэмжл аль болох 3 насын хүртэл бол өөх юмсан гэж аягүй зорж ирсэн. Тэгээ бас эрийгээ биелүүлсээр байгаа гэж бол бодож байна. Миний бас нэг заяагаас асуумаар байгаа юм. Одоо бид хоёр болохоор манай охин 3-тай байхгүй юу? Хийний охин сая 2 хүрсэн тий. 2 хагастай. Танайхнаас ч нэг 8-9 сарын зөрүүтэй хаа. Тий. Танай охин ч 5 сарын. 5 сарын. Танай 9. Гэтэ одоо дараа жилийнхэнд төрсөн гэж ярьдیں۔ Манай охин 3-тай байхгүй юу? Гэтэ дээшэр би том болно гэдгийг мэдчихэж байгаа. Гэтэ би ингээд 8-тай охинтойгоо одоо 8 болон түүнээс дээш ингээд насандах тийм охинтойгоо яаж харьцна гэж би амар ингээд бодсон ш нэрээ чамайг ингээд амар том охинтой болохоор одоохонд бол би ингээл охинтойгоо ингээл жоохон юм шиг миний охин тэгдэг яасан гоё ингээл одоо принцессний ингээл галааж малаж өмсгөр ингээл амар ингээл илдэг яаж байгаа штэ. Гэтэ ингээл манай охин ингээл 8-тай болохоор вау надад амар юм том. Тэгээд дээрээс нь яаж яах ингээл хүүхдтэй нэг хүүхдийн насан дээр болох надад нэг юм
7-оос 14 хүртэл насны хооронд нэг юм 2 нас эдэс нэг том хүн биш, том хөвчж биш, тэгээ юм жоохон хөвчж биш. Тэгээ ийм шилжилтийн нас руу ингээд нэг орох гэж байгаа. Тэгээ орцсон наснууд нэг юм чи тэрнтэй хэр юу яаж юм? Ерөнхийдөө яадаг вэ гэж юу? Одоо л манай хүн 10 нас хүрэх гэж байгаа. Яг найз шиг байгаад байдаг байхгүй юу? Тэгээд бид хоёр ерөнхийдөө ер нь амар илэн талангүй байдаг охинтойгоо амар их ярилцдаг. Тэгээд орой яг нөгөө тогтсон цагт хоолоо идээд тогтсон цагтаа унтаад яг тийм ритмээр ингээд байгаа сурцсан болохоор за окей манай охин юм би охноос амар их юм шаарддаг шиг манай охин яг ингээд өөрийнхөө шаардлагыг тавиа сурцсан гэх юм уу. Гэрийн дүрм мөрөмтэй өөрөө бичдэг тий. Тэгээд тэрийг яс чанд сахидаг. За ширээн дээр уцаахгүй гэж үж байгаа л тий. За одоо ингээд нэг нэгээрээ орой болгон бид дөрөв суужаад за өнөөдөр ямар исэн чинь өдөр гэмээр ярьдаг байхгүй. Тэгээ бид хоёр ингээд жоохон ингээд би одоо нөхөртөөгөө муудалцсан шүү дээ. Тэгээд манай хүн шууд орж ирээд хоёрын харилцаа амар өөр юм гэж мэгэл. Юу болоод байна гэж мэг шууд орж ирдэг за. Тэгэл ийм болоод би охиндоо ингэсэн тэгсэн гэд бүгдийг хэлдэг байхгүй. Ямар ч фильтргүй хэлнэ. Бүр амар юм болохгүй шүү дээ. Тэгээд хэлэнгүүд би охиноосаа чи юу гэж бодож байна? Тэнийг зөв юм шиг байна гэж мэгэл асуугач манай охин. Авт амар хайртай бид тэрийг ойлгож байгаа. Гэхдээ үгүй яах вэ ээж эн чинь нэг бол таны зөв. Гэхдээ би аавынхаа ингээд оронд үзэхээр энэ нь зөв байгаад байна гэл бүр амар тэгэж орж ирдэг байхгүй. Тэгээд за одоо гэр бүлийн хурал хийн гэж. Тэгээ одоо сууж гэж хаал. За одоо би бинийхээ ямиг яар гэж мэгэл. Одоо уучлахгүй та хоёр ингээ харилцах хэрэгтэй. Би ийм хүүтэн ийм гэрт байхгүй. Яад үл ингээ надад амар хэцүү байна гэж мэгэл. Тэр тэрийг шууд эвлэрүүлчихдэг за. Тэр загнаал. Тэг нэг багаас нь ингээл ерөөхдөө ингээд амар ойр байгаал, маш их ярилцаал, энэ ингэдэж шүү, тэр ингэдэж шүү ингээд яваад ирэхээр яг ингээд одоо ингээд ерөөхдөө өсвөр насндаа орж байгаа охин болохоор асуудлыг амар хурдан шийддэг болсон байгаа байхгүй. Тэгээд тэнгүүд нөгөө нэг би багт нь маш их одоо мэдээлэл өгч исэн маань би одоо амар баярлагддаг байхгүй. Одоо хаач явсан юм амар сайн мэдээддэг байхгүй. Одоо жишээ нь nice. Охин дээрээ одоо хамгийн одоо бид хоёрын амар юу яадаг юм мэдрэхүүтээр амар сайн ажилдаг. Одоо ямар нэг юмд хүн ингээд амар сайн анхаарлаа хандуулна шүү дээ. Одоо чинь аяг тавга угааж явахдаа ч юм уу те. Зөвхөн аяг тавга угааж ин даа л гэдэг дээр л анхаарлаа хандуулна. Тэгэхээр мэдээж яг нөгөө нэг mindfulness гэдэг ингээд амар тайвш одоо бясалгалын нэг хэлбэр байгаа шүү дээ. Ингээд амар тайвширдаг гэдэг жаа байхгүй. Одоо хүүхэд гэсэн тоглож байхдаа амар сайн ингээд зөвхөн тоглоомд анхаарлаа хандуулаад ингээд зөвхөн л тоглож чаддсан шүү дээ. Тэр одоо мөчөө мэдрээд те. Тэгээд ингээд охин дээр болохоор бид төр ингээд айл болох амар гадаа авч гардаг гэсэхгүй бороо оронгууд нь шууд нөгөө усны готлын өсгөж байгаа л одоо гой шавран дээр өсрийг гэж бол амар өсөрч тоглолол. Тэгээд ингээд гадаа ойд явж байхдаа одоо миний охин юу сонсож чинь чамд юу сонсогдож чинь гэл энэ цэцэг ийм гэдэг тэр цэцэг ийм гэдэг гэл. Тэгээд тхийн тул би өөрөө тэрийгэ уншаал бид хоёр судлаа л те. Охиндоо анзаа маргааш ойл явна. Тэгэхээр тэр ойд ийм төрлийн цэцгүүд байгаа. Ийм юмнууд байгаа. Алхам бүрийг нь тайлбарлал. Машиндаа явж гот манай машины нөгөө нэг наклаад нөгөө нэг одоо яг тэндээ тоормослонгууд ингээ нэг төр гэл амар чанга дуурдсан шүү. Тэгээ би гинт амар сонирхолтой санагдаад одоо манайхны Мила гэдэг. Мила сая юу дуурсан бэ гэлч манайх бидгүй амар хэцүү амар сонин дуу дуурлаа гэлтэхгүй. Тэгэхээр би эн чин одоо тоормосныхоо тэр одоо тэр тийм наклаад гэдэг нэг тим юм байд юм а тоормосныхоо ямиг солио гэд машин чин чамд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энийг солих хэрэгтэй байна. Энэ чимээл тэрний чимээ гээл те. Тэгээд дөнгөд одоо манай охин сая эртээр явж байгаадаа хүүе аава наклаад чинь дуурайж штэ. Энийгээ солихгүй мүү гэж мэгэл те. Тэргээд алхам бүр дээрээ ингээд нөгөө нэг амар их тайлбар яг амар их цаг хугацаа ордог л та амар их судалдаг те. Гэхдээ ингээд амар их юм зааж өгөх тусам амар өөртөө ихтэй болчихдээ юм билээ. Тэгэл ангитаа ингээд ямар ч асуудалгүй гараа өргөдөг. Наад чинь би мэднэ гэлэнгүүд багш нар нь яаж мэддэм гэлэнгүүд манай ээж надад ингэ зааж өгөөл хүмүүстээ одоо ямар нэгэн баяр болно шүү дээ. Тэрэн дээр нь бүр экстра байгаа л те. Ингээл одоо нэгдүгээр ангит оронгууд 100 өдөр гэл тэмдэглэдэг байхгүй юу? Тэрэн дээр нь хоёлаа оройжонгоос ууж 100 сарна марна хийж мэгэл те. Тэгэл нэг ангитаа очингууд ингээд 100 сарна хийж байгаа хийзүүм чи шал өөр орно шүү дээ. Тэгээд нэг багаас амар юм мэдээд ингээд өссөн болохоор одоо л ингээд өөр ингээд юм унших мэдэх бүр амар дуртай заяа. Тэгээд яг тэр хэмжээгээрээ ингээд
одоо юу гэмдэ яг миний яг хүсдэг нэг тийм одоо би миний нүдний юм ингээд юм төсөөлөгцсөн бацаа миний охин нэг иймэрдүү байгаасэ гэдэг яг тэрүүгээр маань ингээд яваад байгаа хгүй дүүдээ ч гэсэн яг ийм юутай байдаг гэдэг үлээ ийм шаардлагатай тэгэл гадуур хүртэл хүмүүс авахтаа хүртэл ингээд юуг нь уншаал за тэгээ би охиндоо за хамгийн ихнийх нь орцсон нь болохоор хамгийн их юм орсон тий энэ одоо бүтээгдэхүүн хамгийн их орсон одоо найрлага байгаа тэгэхээр ерөнхийдөө энийг амар сайн харах хэрэгтэй. Тэгээ наад нөгөө нэг орцон хэр их вэ те тэр хэмжээгээр чиний биед муу гэж хэлсэн за. Тэгээ тэгэнгүүт одоо ингээд гадуур явж авчихсан юугаа хараад ямар их юм бэ? За ерөнхийдөө е гэсэн юу эхэлчихвэл эн чинь ингээд химийн бодис болчих. За гэл амар тийм идж байгаа юмдаа хүртэл ингээд анхаарлаа хандуулаад ер нь яг л ингээд би нөгөө нэг ингээд бэлдээд байгаа ч юм шиг санагтаад. Одоо ингээд ганцаараа амьдрын шүү дээ. Оюутан болоод явна. Тэнгүүд юу идэх үү, юу уух уу, яаж байх уу гэдэг хүртэл ингээд одоо мэдсэн юм санагдаад. Тэгээд сүүлдээ би яа нэрээ одоо би ээж нь олчуу, би хүлээ, охин нь олчуу гэд амар тэгдэг. Тэгээ охин дээр л амар ажилласан болохоор хүүдэр ерөнхийдөө нэг санаа зовхгүй хаа. Манайхуу ингээл жоох ингээл сонирн болгоод манай охин шууд орж ирэл. Яг багш шиг ээжтэй ингэж харцахгүй. Аавтай ингэж харцахгүй. Чи дуугаа намсах гэж үйл амар тийм том юм шиг болцсон. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө хүүхдийн онцлоглох л та тий. Одоо манай охин яаж том болох юм. Манай охин бол амар хөдөлгөөнтэй. Гэхдээ тийм амар им одоо муу сахилгагүй бол биш. Гэхдээ тийм тайван суудаг одоо тийм танаа охины төрөл бол яаж биш. Гэтэ айгүй имийг маш хурдан сурдаг. Нэг хилээд өгсөн нэг хараад одоо ингээ харуулсан байхад бол тэгээд ер нь тэр давтах гэдэг юм айгүй чухал юм гэдгийг айгүй сайн ойлгосон. Нэг юм одоо ингээ дуртай номоо айгүй олон давтаж уншуулах амар дуртай манай охин. Тэгээд тэрийгээд бараг унших болгондоо өөр ингээд сэтэж ингээд бодоод ах шиг байгаа. Яг анхны удаа уншиж байгаа юм шиг тэр номоо уншдаг. Тэр амар хөөрхөн. Гэтэ ингээд давтамж ингээд тэр дадал болгох гэдэг юм маш чухал юм байлээ гэдгийг. Бас та нараас нэг асууя гэж бодсон юм нь болохоор та нар ер нь хүүхдүүдийнхаа хэлэн дээр яаж ажиллаж байна? За наа чин болстой товчхон л хариулъя. Одоо маш миний төрхөөс өмнө баг айдаг байсан айдсны нэг нь хилээ сайн сурахгүй байх тэгээ охинтойгоо одоо хүүхдтэйгээ ойлголцохгүй байх үедээ гэдэг айдас амирх байсан. За тэгээ явж исэн чинь яалтчгүй 2 хэлний дунд хавчуулагдсан. Гэртээ Монгол тэгээд цэцэрлэг дээрээ Нидерланд хэлгээд тэнгүүд автоматар яаж эхэлсэн бэ гэхлээр би хольж ярьж эхэлсэн. Тэр нь хамгийн муу гэж хэлсэн. Одоо багш нарын аяг хөөх зөвлөгтөө хүүхд чинь 2 хэлээ заавал ингээд одоо ингээд салгаж мэдчих хэвээр. Яг л та нар холиод ярьчих юм бол энэ ингээд нэг хэл гэж ойлгоод тэгээд ингээ 2 хэлээ ингээ одоо салахгүй байх магадлал маш өндөр учраас гэртээ монголоороо бүтэн монголоор ингээ зөв үйлбэрээр яар бид нар Нидерландаар ярих нэрээ гэдгийг одоо цэцэрлэгийнхэн багшаа би аягүй ярьж байгаа байхгүй. Тэгээ би яагаад нүг ингээ хойлж ярьсан бэ гэхлээр нүг крэш одоо ясл явдаг байхад нь би чинь юу ч ярьж чадахгүй байх шиг тэгээ нэг дөнгөр нэг ингээ өгнүүдээ ярьж эхэлдэг байсан байхгүй ингээ ус ууй. Дэмний айдаг байсан юм нь багш нар нэг үл зөндөө олон хүүхдүүдтэй ингээ ажиллаж байгаа болохоор миний охин нөө усуу гэдгийг ойлгохгүй уул нэгэд аман зангаад идэх хүүхэд гэдэг өөрийгөө ойлгуулж чадахгүй байх үедээ гэдэг айц төрөөд тэнгүүд нөө миний охин бэлтгэе water drinking яа ингээ холиод ярьж байгаа байхгүй миний охин одоо ингээ water уух уу гэд усын Нидерландаар хэлж өгөөд уух гэдгийг монголоор хэлжингүүд ойлгох бахтай гэж одоо буруу болцноос болоод ингээд тэнгүүд манай охин одоогоор бол жоохон хойлж яриад байгаа. Тэгээд тэрэн дээр одоо айгүй хичээж байгаа. Яг эсвэл бүтэн өгүүлбэрээр зөв одоо өгүүлбэрийн бүтцтэйгээр Нидерландаар ярина. Би тэрийг нэг хинхтэй ярьж байгаа. Тэгээд аав нь болохоор чи яг ингээ зүгээр ингээ монголоор яар. Яг зөв гэхдээ ингээ нэм үгээр биш уух уу идэх үү одоо суу одоо ингээ үгээр миний охин ширээний хаард суугаад одоо ингээ хоол идья цаг ингээ болж байна одоо ингээ сургуультай явъя гэд ингээ явъя сууя. Тэгвэл миний анзаарсаар ихэнх одоо ингээ монголчуудын ч юм уу ингээ гадаад идэх хүмүүсийн юу гэхлээр хольж ярддаг нэгдүгээр аягүй том алдаа. Хоёрдугаарт маш богино үгээр ингэж ярддаг бас нэг том алдаа.
Тийм. Тэгээ айгу ойр зургийн юм ярьдаг бас нэг том алдаа байх шиг байна. Одоо заяагийн айгу маш амар юу штэ өгөөчтэй яриа штэ ингээд юмыг ганцхан ойр зургийн амьдралын одоо ингээд нэг мэдэж сургуультай явъя шээ бай гэдэг юмнаас гадуур тэр мэдлэгийг ингээд олон Франц арууд ихтэй ихтэй ерөнхийдөө гэртээ яг нэг гэрийн ойр зургийн юм байгаад байгаа шүү дээ. Тэрийг бол яг монголоор гэртээ орж ирсэн бол монголоор ярина гэдэг үгтэй. Харин тэр номнуудыг бол яг францаар явсан. Тий. Тэгэхээр францаар чи ер нь ямар ч хэлээр өөрт нь тухтай байгаа хэлээрээ л охин чинь сурсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэгээд одоо ойр зургийн ганцхан гутлаа одоо хувц удраа өмсөхөөс гадна дахиад мэдлэгийг тэгж айгүй нухацтай, тууштай ингэж заан гэдэг бол амар хөдөлмөрлөлтөө. Хөдөлмөр цаг тэгээд ууггүй төвчээр тэр айгүй сургамжтай. Тийм, миний хувьд болохоор яг манай ээж болохоор яг бүр бид нэр монгол хүмүүстэй. Бид нэр монголоор ярьж байгаа нь бүр маш гайхалтай хэл. Ягаад гэвэл бид нэр ямар ч хэл рүү ингээд ямар ч амар юм хурц одоо аксонгүйгээр амар ингээд хурдан хувраад ярьж чаддаг одоо хэлтэй. Тэгэхээр монгол хэлээр суурай тавиад дараа нь өөр хэл сурахад энэ бол бүр амар чухал шүү. Тэ Монголд очлоо хүүхд чинь өвөө эмээтэйгээ монголоор ярьж чадахгүй юм гэдэг чинь үнэхээр байж болохгүй зүйл гэдэг бүр ингээд навар төрхөөс өмнө хэлдэг байсан. Тэгэл за нэрэл тийм тэр үед би бас мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө гэртээ дандаа монголоор ярьдаг. Тэгээд манай ээж бас ингээд амар яг ингээд бүр яг бүтэн өгүүлбэрээр бүр ингээд амар тод ярьдаг байхгүй. Тэгээ өөрөө радиод ажиллаж байсан болохоор амар сайн энэ тийм нэг үгийн баялаг сайтай. Тэгэл ерөнхийдөө гэртээ дандаа монголоор яриад одоо манай хоёр хүүхдүүд ерөнхийдөө амар сайн монголоор ярьдаг байхгүй. Ерөнхийдөө монголыг хамгийн чухалчилдаг. Тэгтээ одоо юу хэмдэ ерөнхийдөө хойлж ярина одоо бид одоо манай гэрт болохоор ерөнхийдөө Франц хэл, монгол хэл, одоо Нидерланд хэл ороод ирчихэж байгаа байхгүй юу. Тэгтээ хэрвээ францаар эхэлсэн бол францаараа дуусгадаг. Хэрвээ монголоор эхэлсэн бол монголоор дуусгадаг те. Тэгтээ ерөнхийдөө бидний харилцаа монголоор байх ёстой гэдэг тэр амар анхаарал хандуулдаг. Тэрүүгээр л бас явж байгаа. Ерөнхийдөө хэлний асуудал дээр бас энэс амар айдаг гэсэн байхгүй юу. За хэрвээ те яг бол бид нэр энд хэдий багтаа ирсэн ч гэсэн ерөөсөө яг төрлөх хүн шиг нь яг тэгж ярьж чадахгүй байгаа байхгүй юу. Тэнгүү чинь нэг юм үгүй те би чинь шал өөр те өөрийнхөө мэдрэмжийг монгол хэлээрээ илэрхийлнэ гэдэг нь чинь шал өөр төвшний юм байгаа байхгүй юу. Би бас яг одоо төрхөөсөө өмнө ер нь ингээд одоо ингээ 20-20 хүрээлжээсээ одоо ямар ээж болох уу амар ингээ боддог байсан байхгүй юу. Тэгээ миний ингээ одоо айц тунд гэх юм уу эсвэл ингээ боддог байсан юм нь хүүхдтэйгээ л аягүй сайн ингээ ярьдаг, ойлголцдог, доторх одоо тэр одоо доторх ертөнцийг ойлгодог, сургууль дээрээ юу босон ингээ чөлөөтэй яриулж чаддаг, ойлголцдог, нэг тийм байх юм. Тийм байгаасаа л гэж амар ингээ өстөөснээ тэрэн дээр ингээ юу гацааж болох юм бэ гэдгсэн чинь яг ингээ хэлэн дээр л ингээ тулгамдж байгаа юм л та. Тэгээ одоо бол яг ингээ 3 үрээд яг ингээ нүг имийг ойлгоод 2-оос 3-ын хоорондох тэр нэг жиж болохоор миний ингээ ажигснаар болохоор хүүхдүүд өөрийгөө ингээ мэдэж эхэлж байгаа юм шиг байна те. За би нэг ингэж ах шиг байна да. Энэ ингэж болдсон юм байна. Гэрийн тэнд тим юм байд юм байна. За одоо ингэж унтах юм байна. Унтахтай гунтхныхаа хувцсыг өмсдөг юм байна. Ингээ юм нэг таньж мэдээд ах шиг байна. 3-аас эхлээд болохоор нөгөө таньж мэдсэн юмнуудаа жоохон ингээ өөрчилж ингээ одоо нэг тэг тэрийг жоохон ингээ үнэхээр сайн ойлгоцсон. Тэрийг яаж өөрөөр болгож болох вэ гэдгийг ингээ дахиж ургуулж ингэж бодох тэр чадвар нь сууж их шиг байгаа манай охинд бол одоо үеийн албаар дүрсгүүтэй л те аавгаа аав нь охиноо үнсийг гэлдэг. Үгүй би үнсгүй ээжигээ үнсэн гэл. Одоо ингэ юм зөрүүд. Тийм зөрүүд. Энэ ингэж хэлжүүл яах нь уу гэсэн шиг нэг яг тийм одоо үе дээрээ манай охин явж байгаа. Тэгээд одоо тэр хэл байна да миний. Тэгээд тэрнээс гадна тэрнээс бусдаар бол тийм. Гэхдээ бид нэр яг нөгөө өөрсдөө бодож явж байхад за энэ асуудалтай байж магадгүй гэд бодоод ингээ ажиллаад ингээд явдсан штэ. Тэгмүүд яг болдсон байлээ. Үнэхээр яг тий бодоод ажиглал ингэхгүй тэхгүй гингүүд яг сүулт ингээ хараад тахад яг ингээд хүссэн одоо хариултаа авдаг ч юм уу хүссэн үйлдэлээ харж болдсон байлээ гэдэг би бүр ингээд үнэхээр мэдрээд яваад байгаа байхгүй. Тийм болохоор энэ миний бүр ингээд үнэхээр ингээд донтуулдаг сэдв маань байгаа байхгүй. Ингээд
вау би яаж энэ хүүхдийг ингэж одоо уурлна? Яг тэрүүгээр яагаад байгаа болохоор за би ер нь бол тэгвэл танаа гэр бүлд одоо screen time буюу компьютер, таблет, утасны хэрэглээ хэрэг. Sorry. Гэхдээ нэг хил дээр нэг гүйцэгээд ярьчихад миний нэг баримталдаг арга байгаад байгаа байхгүй. Тэр нь болохоор би одоо нэг бас яг гэртээ яг зөвхөн монголоор ярьдаг. Тэртээ тэргүй крэш дээр очиод бусад хүрээлэн дандаа л Нидерланд байгаа юм чинь тэгээд тэгтээ нөгөөдөг чинь гарчаад буцаад ороод ирэхдээ Нидерланд талчаад орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр нь ууггүй анханасаа бас холиогүй тэгээд Монгол Нидерланд хоёулан энэ яг хэлж өгдөг. Одоо жишээ нь би ингээд туулай гэж хэлдэг байсан чинь манай охин анх ингээд яг дуурайгаа туулай гэж хэлсэн аа крэшт яваад эхлснийхаа дараа Канан олцоод ороод ирж байгаа юм. Тийм гот нь би Канан туулай адилхан гэж одоо зааж өгдөг юм. Одоо ингээд ерөөсөө ууггүй дандаа яг Монголын хэлдэг, Нидерландын хэлдэг. Тэг дандаа адилхан гэж зааж өгдөг байхгүй. Одоо тэрийг мэддэг болсон. Өөдөөс нэг юм чил адилхан гэдэг. Тэгээд явандаа ингээд нэлийн удаан ингээд яваад ирэхлээр хүүхд яг нэг клик хийдэг болчтой юм шүү лээ. Гэртээ орж ирээд клик хэр орой одоо эрт орой гэдгээсээ хүүхдүүд ялгаатай. Одоо цаад чинь ингээд гэртээ орж ирэнгүүт би өдөөс нь очир зүггүй ингээд монголоор яриад ирэхлэнгүүд боддоо юм шүү. Хаа энтэй чи нэр монголоор ярьдаг шүү дээ. Тийм үү яа тий. Хөрхийг монголоор ингээд яриад эхэлдэг байхгүй. Тэгээд би бас санаа зовоод энэ одоо Нидерланд өгнүүдээ арай мэдхгүй болчихж байгаа юм биш үү хадаад гэдэг ч юм уу. Тэгсэн чинь сүүлд нөгөө бид нар Кенден хийсийн буюу нөгөө хүүхдийн байгууллага дээр очиод ингээд шалгуулж байгаа штэ хүүхдээ чек хийлгээд тэгэхэд нөгөө доктор нь эмчин ингээд зургнууд энэ төр харуулад тэ дандаа Нидерландаар асуусан гэсэн чинь охин бүгдийг мэдчихсэн. Тэгээд эмчин өөрөө сайн байна Нидерландаар юу бүгд нь ойлгох юм байна мэддэм юм байна гэж хэлэхэд би бүр ямар санаа аваад заашгүй тэ уучраа болол явж байгаа юм байна. Тэгээд яг заяагийн айгүй олон төрлийн одоо нэг мэдээллүүд өгчөөсөн гэдэг шиг хүүхдийг ер нь хүүхд гэж голохгүйгээр одоо нэг шал одоо дали өвнүүд байгаа шүү дээ. Ингээд нэг юм одоо том хүмүүс хоорондоо ашигладаг ч юм уу эсвэл юм мэрэгжлийн хэллэгийн ч юм уу да хамаагүй тий. Бид нар ингээл нэг ойр зургийн ахуун гэдгээсээ гадна юм өөр шинэ өвнүүдийг зүгээр ингээд тайлбарлаад одоо тэр машины юм хэлдэг шиг үл ингээд тайлбарлаад өгөхөд хүүхд ихэндээ ойлгохгүй ч гэсэндээ миний одоо боддог юм нь энэ хүүхдэд энэ үгийг шинээр ядаж нэг удаа ч гэсэн сонсгуулах хэрэгтэй. Сонсчих юм бол энэ хүүхд ойлгохгүйсэн чи чихэнд нь ингээд тэр шинэ юм ирж байгаа учраас дараагийн удаа дахин сонсохдоо энэ хүүхд шинэ биш болно те. Тэр чинь ингээд суун штэ. Тэгэхээр манай нөхөр надад ч ойлгохгүй ш. Тэгэхээр би хамаагүй хэлнэ гэдэг байхгүй юу. Энэ зөвхөн шинээр бүртэл бодоод үзэхгүй. Шинэ үгээ сонсох хэрэгтэй гэдэг байхгүй юу. Танаас ингээд жоохон бахтай одоо бидний байгаа одоо бидний толгойд байгаа бүх дурсамжууд одоо дурсам тэр үед тухайн үед хэлжсэн сонсч ирсэн үгнүүд одоо хүртэл ингээ хаяа бодогддаг санагддаг үстэй. Тэр моментод л би яг тэрийг ойлгосон. Надад л хүүхдийн моментод байдаг байхгүй юу. Ойлгохгүй явжгаад гинт нэг өдөр нэрээ тэр хүүхд чинь тиймтэй холбоотой юм биш гэж ингээ холбож нөгөө санжсэн тийм дурсамжууд. Ядаглал нөгөө үгийн баялаг нь бас энэ хэлж байгаа гэдэг утгаараа хэрэгтэй гэж боддог. Тэгээд ингээд яг би тэнгисийн хэлсэн шиг бас яг ингээд орой ингээд ном уншихтай хүүдээр тэгж аахгүй. За монголоор нь хэлчихэд, за францаар нь хэлчихэд, нидерландаар хэлээ явчихахгүй. Гэтэ амар удаан л та. Гэтэ ерөнхийдөө одоохондоо нөө шинэ хэл сурж байгаа үе дээр нь бас яг л адилхан явж байгаа. Бүгдийг ингээл яг энэ үг чинь тэр үг чинь тэр үнэхээр амар юм юутай байгаа. Амар их ажил шаардж байгаа. Тэгээд чи анзаарч байна уу? Ер нь хөвгүүд октоудаас одоо юуны суралцах тэр одоо нэг хурд нь октоудаас арай удаан байгаа. Удаан байгаа. Ерөнхийдөө удаан санагдаад байгаа. Надаас яг тийм санагдсан. Ер нь бие даах одоо манай хүүд 6 сартай л таад тийм. Одоо бие даах чадвар нь манай охинттэй л манай охин 6 сартад ийм нялцгаа ерөөсөй байгаагүй байхгүй юу? Ингээд барыг суугаад сурсан байсан билүү гэж би барин бодоод байгаа. Ингээд зургуудаа эргэж зөвхөж харахгүй болвол гэтэл ийм байнгын ийм тэрврүүлээстэй гэдэг чинь манай хүү одоо яг тийх гээд байгаа байхгүй. Тэгэл нэг жоохон гэл тавиад нэг 5 минут болчихгонгууд л ингээл аваач гэж баг хэрлээ. Тийм байгаа да. Тийм төвлөрөх чадвар дээр бас айгүй өгөр байгаадсэн. Гэхдээ яг нэг
Одоо шинэ лего ч юм уу би яг ингээд гэртээ нэг юм олон тоглоомын урд нь байлгадаг байхгүй юу. За энэ яг легогоор л тоглож сураасаа гэд легогийн тавьгаа тэрэн дээр амар удаан ингээд байгаад чадаад байгаа байхгүй юу. Тэнгүүд би за яг юунд дуртай яг юун дээр төвлөрч байгааг нь л олох хэрэгтэй юм байна. Тэгснээс бол би бол номоор л дагныг л заст ном дээр л төвлөрье гэдсэн чинь шал үгүй юм бэл. Тэгэл би за ерөөдөө шал өөрөөр л харьцах хэрэгтэй гэдэг нь энэ дээр хүртэл илэрч шүү гэж бодсон. Эсэ. За screen time танаа гэр бүлд гэлүүдэд таблет, утас, зурагт бас наа чин бас үнэхээр бас анхаарал хандуулдаг зүйл гэх юм уу. Ер нь маш бага. Ерөөдөө хагасаа бүртэн сэнээр үздэг. Гэхдээ максимум 20 минут гэдэг байхгүй юу? Охин нь уцтай байгаа юм. Үгүй, уцгүй. Гуйгаал байдаг. Гэхдээ би үгүй л гэж хэлээ. Тэгээд хэд хүртэл сунгах уу? Хэдэн настай хөө? Одоо ахлах ангид нь орох хүртэл л би гүрийн гэж бодож байгаа. Одоо 10-тай 2. Эсвэл одоо таблет энэ төр юм асууж. Таблет байгаа. Гэхдээ зөвхөн Netflix л байгаа. Тэгээд яг Duolingo энэ төр байгаа л та. Гэхдээ YouTube лөө бол би хизээч оруулдаггүй. TikTok, MikTok тий. Би ийм нөгөө нэг сошиал юмудад ерөөхдөө амар дургу хүүхдүүд. Зүгээр л хүүхдээр нь байлгамаар санагддаг байхгүй юу? Тэгэл би эн чинь ийм уу, тэр чинь ийм уу, ингэн тэгин тэрний хооронд хоёлаа ингээ одоо ингээд юу нэг гэр бүлэрээ тоглолтог тоглоомод байдаг шүү дээ. Одоо хүүхдэд угаасаа л чи утас үзэх үү, эсвэл гэр бүлэрээ тоглоом тоглох уу гингүүд мэдээж хүүхэд гэр бүлэрээ л тоглоом тоглоё гэдэг шүү дээ. Тэгээд тэнгүүд яалтч хүн нэг найзууд нь ингээ хажууд нь байгаа хүмүүс бүгд утастай. Тэгэл бүгд TikTok ороод үзээл. Тэгээд тэнгүүд ингээ сурвалсаа хүрдэрч байгаа хгүй. Манай ангийн хүүхдүүд тийм бүжигсэн гэж юм. Миний охин тэр чинь өөр авчтай өөр хүмүүс шал өөр тий. Би чамд чи хэрвээ энийг үзмээр байвал ингээд бидний ийм гоё цаг хугацаа байхгүй болчих чи аль нь сонгомоор байна. Үгүй энийг л сонгох ингээд тоглоё ингээд гэдэг байхгүй. Тэг яг яагаад муу вэ нэгдүгээрт яагаад ингээд өхгүй байгаа вэ гэдгийг амар сайн ойлгоцсон болохоор тэг бас ингээд нөгөө нэг юу тавьсан болохоор дүрмтэй болохоор яг дүрмээ ингээд сахиад үгүй хагас бүтэн сэнэр л үзье. Тэгтээ максимум ийм байна гэд тэрэндээ хүртэл үнэн байгаад байгаа байхгүй. Тэгтээ ерөөхдөө юм үзэхэд нь би ингээд багтан тэгдэг байхгүй. За юм үзүүлээд тавилаа. Тэгтээ хизээч ингэж бүр дотор нь оруулдаггүйсэн байхгүй. Би хүй чи наашаа хараарай. Сайн уу гэж ингэж юм тий. Анхаарлыг наашаа татуулаад ингээд хитрхийн нэг юм давтуулахгүйгээр тэр нөгөө нэг одоо дэлгэц рүү оруулахгүйгээр тэгж харцдаг гэсэн байхгүй. Одоо ч гэсэн ерөнхийдөө манай хөр битэр гэртээ орж ирэнгүүт ерөнхийдөө уцаа ерөнхийдөө оролдмоор л байгаа байхгүй. Тэр гоё ингээд 50 ингээд суумаар исэн ч гэсэн therapy. Тийм тэгмүүдээ харангуйта нэрээ тийш тий хэрвээ би ингээд орж ирэнгүүтээ битэр хоёлоо уцаа ингээд амар үзэл нөгөө хоёроо амар хайхахгүй байгаад байвал нөгөө ч бас тиймэр санагдчихж байгаа шүү дээ. Ингээд таблетаа үзэл гоё Netflix үзэл гоё суучин гоё шүү дээ. Тэгнах гэж бол ерөнхийдөө тэгэл уцаа ингээд хоол цаанаа тавил манай хүмүүс энэ хайрцаг хийгээд энэ дотор хоёр орж ирээд уцаа хийн. Гэр бүлийн цаг гэж юм гээл. Хоёр гэртээ ирсэн бол бит хоёр дээр гэдэг амар тийм шаардлагатай байдаг. Тэгэл ерөнхийдөө утсан дээр бол ерөнхийдөө маш анхааралтай байдаг. Одоо яг нөгөө нэг одоо хүмүүс чинь ингээл тэр үеэс хоцорно ингээл хэлдэг шүү дээ. Одоо ингээ нөгөө хүмүүс нь ингэж юм би тэр нэр бүр ерөөсөө цаан завдаггүй. Яг хэрэгтэй юмуд нь би заагаад өгчдөг те. За яаж ин одоо юу гэмдээ гоё юм афиш хийх үү, гоё зураг хийх үү те. Одоо Canva жишээ нь яаж ашиглах уу ч юм уу. Одоо жоохон ChatGPT дээр жоохон чи энэс хүссэн юм жоохон асуучих. Тэгтээ нэг 10 минут ч юм уу те. Нэг юм жоохон ингээд ийм юм байдаг шүү те. Энийг ингэж ашигладаг шүү те. Тэгтээ энийг ингэж байнгын ашиглахгүй те. Энэ бол имэ гэдэг ингээ хаяа мэдрүүлээд тэгснээс яг ингээд чөлөөтэй бол хизээч байлгадаг. Би бүр амар айдаг гэх юм уу. YouTube Kids-ийг хүртэл ингээл хүмүүс ингээл YouTube Kids юм чинь окей гэдэг тийм шүү дээ. Нүд яг ороод үзэнгүүд үгүй байгаад байгаа байхгүй. YouTube Kids төр хүүхдүүд зориулдаг тавь амар юм биш шүү дээ. Netflix дээр харин амар дурлаад амар хөрөх байгаад байгаа. Танаа манайх одоо хүүхд маань бага л байна л да. Гэхдээ одоо л яг л нөгөө нэг сатааруулах журмаар гэх юм уу. Тэгээд нөгөө өөрөө газ тэр хооронд юм амжуулах гэдэг. Тийм журмаар одоо нэг 30 минут ч юм уу яг юм аятайхан хүүхэлдэйн кино гоё нэвтрүүлгийн програм энтрийг бол тавьж өгдөг. Одоо тийм Netflix дээр энэ төр бол айгүй хөөрхөн анимашнууд гэдэг шүү дээ. Тэгээ одоо нөгөө сүүлдээс судлаад харсан чинь тэр Coco Melon ч юм уу ингээ ямар нэгэн хитрхийн өнгөний контрасттай ч юм уу тий нөгөө хүүхдийн нүдэнд муу нөлөө үзүүлдэг энэ төр гэсэн юмнуудаас айгүйх зайлс хийдэг айдаг.
Одоо бас хаяа бас миний нэг тактик монгол юмнууд үзүүлдэг байхгүй юу? Маамуу ч юм уу те нөгөө монголоор бас жоохон тийм сонсож ингэж гаднаас бас ингэж юм үзэнгээ бас тийм хэлийг аваасаа гэж боддог болохоор альбаар бас үзүүлэх жоохон дуртай байдаг. Гэх мэт маягаар явдаг. Уцаас бол явахт үзүүлдэг. Хөөрхий тэгээ нөгөө үзүүлдэг болохоор өөрөө ч авъя гэж явах сонирхдаг. Айгу хөөрхөн эсрэгээр ингэ намайг барай сууж ангууд ээж утас 50 бэр загнадаг байхгүй. Өөртөө тоглоулах гээд. Тэгэхээр за за гэд. Тэгэхгүй бол айгу уурлна. Одоогийн байдлаар тийм юм. Гэхдээ том болох тусам яндаа гэж бас санаа зовдөг. Тийм нэгт юм тэгэл юу ахгүй. Бид нар шал өөр штэ. Бид нар шал өөр эцэг гэхээ. Тийм болохоор миний охин гэр бүлээ сольж чадахгүй юм чинь. Одоо энэ нүгээрэл анда. Миний охин том болоо тэ өөрийнхөө одоо ингээд хүссэн юм хийж болно. Харин яг одоо чи ингээд жоохон байгаа болохоор аав ээжийнхээ үгэнд орох хэвээр. Яагаад үгэнд орох хэвээр вэ гэдгийг амар сан тайлбарлаад өгсөн болохоор үгүй гэдэгдэг байхгүй. За окей. Хүлээч. Окей гэд амар явах. Манайх бол би бол жоохон бахтан жоохон стайлын 20 минут үзүүлчихсэн. Тэрнээсээ үнэхээр яг би шал угаах стайсан болохоор тэгээд нэг тий яг л сатааруулах журмаар л түр ингээд нэг байлгаж байгаа л гэс нэг хогоош хүрдэх ингээд чухал байсан болохоор тэгээд ялч ингээд суулгаад үзүүлдэг байсан. Одоо болохоор бага хүүхэдтэй болохоор яг тэр хоёрын хоорондох нас нь ингээд амар ойролцоо. Тэгээд би ингээд хүүгээ хөхүүлээд унтуулах хооронд бас яг үзүүлэх шаардлага болчихж байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол яг хөхүүлж яхад дахид давж орж ингээд давхар орж ирээд хамт байх гэдэг нэг дүүн унтахгүй болохоор за миний охин төр ингээд нэг үзээ бэж ээж ингээс дүүн унтуулж гараад ирэгээл. Тэгэл гарч ирээ за одоо миний охин ингээд 5 минут үзээд жоохон унтраа шүү. За тэгээ миний охин ингээд хүрээд иргээд ингээд унтраад хүрээд ирчдэг. Гэтэ би бол яг үнэглээ YouTube үздэг манай охинстэй би яг юу үзэж байгаа ингээд давхар хамт харахыг хүсэж гэсэн яг тэр болгоо миний хүслээр бол үнэхээр байгаад байдгүй. Яалч ч ингээд амар ингээд дуурна штэ. Эсвэл хитрхи бүр ингээд нэг амар чангаж байгаа юм байгаад хавлын охин надаа өөр юм үзгээд тэгэхээр өөрөө ингээд сольждаг болохоор окей тэгээ бас шүүнгээл зарим хүүхдүүд амар үзсэн юм үзүүлээд үлдэг мөлдөг нэг тиймэрхүү манай охин дээр одоохондоо ажиллахгүй болохоор одоохон жоохон сэтгэл тайванлаа. Гэтэл бас л хаяа ингээ хамт ингээ харж яхад бол YouTube дээр бүр яагаад ийм юм хийгээд тавьдсан бол хэр ямар муухай юм бэ гэж боддол бизнес болвол чи бараг YouTube биш Netflix үзүүлдэг. Netflix-ээр яг зургатан дээр тавьдаг. Тэгээ би аль болох iPad биш. Утас болох юм би iPad утас хоёрын хооронд мэдгүй яг ямар алга юм байгаа би нэгэн зүгээр том. Тийм том болохоор би яг яалцчгүй ядаж ингээ нүдэнд нь арай нэг тухтай юм даа гэж бодоод iPad үзүүлэхээрээ надад сэтгэл тайван байдаг. Тэгвэл утсан дээр бүр яг ингээ юм сорогдсон юм шиг ингээ утас руу орчдөг болохоор би утас бариулах. За бүр ингээ маш бүр миний охин энэ утсыг бариад түр тайван байж гэдэг тийм л одоо тийм тохиолдол гарахгүй бол би утас бариулах үнэхээр амар дургу. Утас харуулах тохиолдол нэрээ гардыг юм. Байдаг үнэхээр хоол идэж байгаа. Тий. Гэхдээ очиргоо яг ингээд битүү бол үзүүлж тавихгүй л дээ. Одоо юу гэдгийг эхний нэг таавар тийм хамт идэж мэдчихэд яста нөгөө тэр хооронд өөрөө хурдан идэж тоосох тэр хугацаанд л явдаг гэсэн. Яг тиймэрхүү сатааруулах тий үнэхээр бүр ингээд өөр маш яаруу ч юм уу тийм хөө тохиолдол бол өөр арга байхгүй тохиолдол байдаг. Тэрнээс гадна нэг хөвгөлтэй юм ярихад нэг шүн зүүдэлдэг гэж сайн тэгсэн шүү дээ. Манай охин яг тийм болоод. Тэгээд тэр нь яасан гэсэн чинь нөгөө аавтайгаа нэл Пикачу үзсэн байхгүй юу? Аав нөгөө багтаа үзчихсэн Пикачуг айгу үзүүлсэн охиндоо. Тэгсэн чинь нөгөө тийч айгу сонирхож үзсэн юм аа. Пикачу өнтер гэдэл нэг хэсэг бүр дуунд нь орцсон. Машинд явахаар л нөгөө нэг Покемоны дуу сонсно гэдэг. Тэгсэн чинь орой унтчихсан чинь л ойлгнаал. Тэгсэн л учиргүй аавыгаа зоцсон. Гэж хөдөлсөн юм яасан мэдгүй. Манай нөхөр хүүян чинь шүн намайг зодоодсэн. Тэгээ хойлогнодсэн хүүхэд энэ аюул нөгөө байлд чинь хоорондоо зодтолцож байна гэж үдэлсэн болоо битээр шоолоод охиныгоо яана хамаагүй бас ийм юм үзүүлж бит юм байна наадах чинь. Тэгээ тэрнээс шал болцсон байгаа. Тэгээ бас нөгөө нэг одоо манай гэр бүлийн яг нэг юм байдаг байхгүй. Одоо нөгөө нэг Disney дээр ингээд одоо бидний багын бүх гүнжнэрийн ингээд хүүхэлдэйн кинонууд байгаа шүү дээ. Тэрийг ингээд ерөнхийдөө ингээд хагасaan ч юм бүтсэн ингээд яг гурлаа ингээд одоо тэгээд охиныхоо жоохон багт нь ингээд гурлаа яаж яагаад яг тэр гүнжийг ингээд гурлаа цог үзээл заяа. Тэгээд ерөнхийдөө бүх гүнжүүдээ үзээд усчихж байгаа байхгүй. Тэгээд ингээд
жоохон том болоод ирэнгүүт нь одоо ингээл гоё Harry Potter-ын ертөнц гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд ирэнгүүт ингээд эхлээд ингээд бүх одоо нөгөө нэг одоо ангиудын ингээл яг гуруулаа байж байгаа л ингээл 7 хоног болох үзээл дээ. Тэг үзэж дуусныхаа дараа ингээд номын нэг ширхгээр нь авч гисэн байхгүй. Тэгсэн чинь тэр номдоо орцсон. Одоо болгоно Percy Jackson дээр явж байгаа байхгүй. Ерөөхдөө ингээд амар ингээд юу аах гэж одоо юу гэдэг нэг юм амар юм алдартай одоо бидний хүүхэд насны нэг юм гой юмуд байдаг шүү дээ. Гой хүүхэлтэй кино, гой кино гэдэг нь яг охиндоо ингээ үзүүлээд тэгээд дараа нь буцаад номлоо нь оруулахаар бүр ингээд яг тэрүүрээ амьсгалж амьдэрд юм лээ. Тэр бүр аим гой санагдсан. Яг наадах ч юм уу яг мөрөөддөг шүү. Би одоо яг наадах чи ажил болгож одоо хий гэж бодож байгаа. Удаан одоо бидний үзэгээс одоо юм урт одоо охины үдэд байгаа юм болохоор дөнгөж нэг 20-15 минутын яг богино ингээд хэмжээний юмнууд байгаа байхгүй. Тийм болохоор яг тэр хэмжээгээрээ анхаарал нь байгаад байгаа. Тэнгүүд урт кино үзүүлээ ихлээр угаасаа яг 15 минут болол тэгэл мурж идий болол уух юм эргүүлээл тэгэл ингээд босоо авчдаг байхгүй. Тэгэхээр яг л үзэж байгаа юм яаж байгаа юм да нүн анхаар яг нас нь бас харцангуй гайгүй одоо бага л байна л да. Тийм болохоор юм нэг насанд нь тохируулж одоо юмын хийлгээ гэж юу аюул болж байгаа. Бит гурав болохоор бас тийм урт анимашн туршиж үзсэн юм байна. Охлон биш. Гэхдээ ерөөдөө жанра ч юм уу одоо тэр насанд тохирсон юм гэдэг чинь аюул чухал болчиход байгаа байхгүй. Яг нь Disney тэр гоё хүүхдийн кинонууд бол байж болж байгаа. Гэхдээ тэрийг арай туршааг байгаа. Хамгийн сүүлд гэсэн чинь тэр нэг эможи гэдэг анимашн байхгүй. Тэрийг үзээд гэхдээ яг цаг бол ингэ суухгүй л те эхний 30 минут үзчихэд за маргааш үргэлжлүүлээгээ болцдог юм. Тэгээ өөргөн тэрийг ингэ унтгах чахтай эможи гэсэн гэл ярьж байгаа унтж байгаа. Тэгээ маргааш нь болонгод одоо нөгөөдхөө дахиад үргэлжлүүлээд үзье. Нөгөөдөө тавьж игэл. Тэгээ гол бас амар ингэ орж сонирхолтой үзээд байгаа байхгүй. Тэгээ ойлгож байлгаад. Тиймэрхүү юм бас болсон юм. Тэгээд ерөөдөө ингээд кино үзсэнийхаа дараа чи яг юу мэдэрсэн ямар байсан гэж үгээл ерөөдөө асуунгууд энэ тийм байсан тэр тийм байсан гэдээ ярилцахаар бүр амар хөөрхөн санагдаж байгаа юм чинь тэгэл за энийг мэдэрч байгаа энэ амар муухай хүн байгаад энэ амар муухай байсан байгаад гэл ингээл яг ингээд жоохон гүнзгийрүүлээл одоо энэ хүүхдийн киногоос тэрийг нь ойлгоод аваасаа гэсэн нэг бид нэг юмуд байгаа шүү дээ тэрийг ингээд жоохон оруулж өгвөл ийм байгаа эцтэй юм энэ ийм байгаа эцтэй гэж тайлбар харин тийм энэ чинь ийм байсан аахгүй гэд амар хөөрхөн ингээд амар ингээл хүмүүстэлд амар сайн нөлөөлөл орчдөг юм шиг санагдаад байдаг шүү. Ерөнхийдөө ингээд өдөр тутмаараа. Үгүй тэр одоо манай хүч яг 2 гарантай хийж хүүхдээ чинь өстөд нөгөө жоохон гэж голж болохгүй гэдэг шиг айгу тийм мэдэрдэг юм байлээ. Тэр эможиг ингээд үзчихсэн чинь тэр нэг амар хөөрхөн 2 эможи ингээд хоорондоо ингээд те одоо ай контакт үүсгээд ингээд романтик сцен явж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр чинь ингээд үг мөг байхгүй ингээд олигтой үйлдэлж байхгүй ингээд яг бид нар ингээд ойлгохоор тийм юм байгаа ш. Тэгсэн чинь хохоо тэрийг хараа мэдээдэг үл яг уу. Амар инээдтэй ингээд царай амар ингээд жон болцал инээснэ ингээд над руу ороод би бүр гайхаад хөөх чи ойлгоод байгаа. Тэгэхээр ийм багасаа ингээд тэр юм мэдэрдэг ойлгодог байгаа байхгүй. Аюу айхтар. Одоо чинь бид нэг хүүхдээ загнаа шүү дээ. Тэнгүүд ингээд мэдээж яах гэж ингэж байгаа ингээд тэгэж хэлэхээс өмнө бидний бие ингээд мэдрүүлчихэж байгаа байхгүй юу. Яг энийг яг би бүр яг хичээл дээр ингээд үзчихсэн байхгүй. Тэгэнгүүт та нар ингээд одоо ингээд хүүхдтэй харьцаж ангууд одоо бид нэр ингээд асран хамгаалагчаас гадна одоо ингээд багш нь боллоо гэд хажууд нь байлаа гэхэд та нар ингээд хүүхдтэй харилцаж байхдаа окей уурлангууд та нарын биеэс ингээд хим ингээд гарч байгаа те ингээд хим цаатад ойлгоон гарч байгаа. Тэрүүгээр чинь хүүхд чинь энэ ингээд те уурлцлаа гэдэг чинь мэдэрч байгаа. Тэрийг мэдэрч байгаа болохоор баг ингээд тэ дээрээс нь юм нэмэх шаардлага байхгүй буруу гэдэг тэр хүүхд мэдчихэж байгаа. Зүгээр л ингэчлээ за дараагийн удаа болгоомжтой байгаарэ ч юм уу те тайлбарлаад өгчөж байгаарэ гэ тэрэн дээр бүр ингээд би тэрийг бүр одоо өөр сандаг байхгүй. Тийм дээ бидний бие угаасаа бидний харц те бидний бие угаасаа хилээд өгчөж байгаа юм чинь тэр хүүхд угаасаа хүүхд ингээд нэг сонир болчтой шүү дээ ингээд нэг буруу юм ичгээр бид нэрлээ нэг юм харддаг ингээд мэдэн шүү дээ те тийм дээ миний бие хилчиж байгаа юм чинь дээ би юу ч хэлэхтэй бүр ийм болцсон байл явах сүлдээ тэгт амар мэдэрд юм билээ. Угаасаа хүүхдийн муу ингээ буруу мэдсэн ингээ өөрөө ч гэсэн мэдээл тэгэл яг усмасаа асгачаал тэгэл ингээ надад хараад тэгэл айгу хардаг тий хараад энэ яг ингээ алчаар аваад өөрөө ингээ арчиж гээл нэгэл өөрөө чадчихдаг. Хэрвээ тэрэн дээр ингээл мэдээд ах чинь угаасаа буруу мэдсэн багт мэдээд ах чинь ингээл загинж мөнөд ямар хэрэг байна гэж бодмоор нэрэл тийм байгаа байхгүй. Нэрэл угаасаа л хилчиж байгаа юм чинь гэж. Тэгэхээр ер нь жоохон томрог тусам жоохон загнах гэдэг юм билээ. Би яг загнадын хаяа нэг. Гэхдээ
загнажлаа гэж бодоход дараа нь нэг юм харагдахгүй бол одоо ингээд тэр чигт нь үлдээчих болохгүй юм санагдаад ингээ харагдаад байхгүй. Гэтэ уурлаа шууд араас нь уурлаар өмсөг гэхгүй тий. Тэр нэг юм хоорондын нэг юм ойлголцол гэж нэг юм байгаад байгаа шүү дээ. Ингээл би шууд ингээ ялгарахгүй ч гэсэндээ нэг юм жоохон ойлголцоод идэх юм уу. За бүр болохгүй бол жоохон эсэг ухсаны дараа ээжигээ уучлаарай гэж хэлдэг ч юм уу тий. Жоохон гэлтгүүл бас уучлалмарлахгүй. Тэгмүүд аим хөрх ингээл үүдээс ингээл эви гэлдэг даахгүй ингээл илж мэлэл. Тэгэхээр миний охин ч гэсэн эви гэдэг ч юм уу ингээд юм ойлголцож дуусгадаг байхгүй. Тэгэхгүй яг тэр чигээр нь үлдээчихэр амар сэтгэл өвдөгддөг байхгүй. Болохгүй юм санагдаад. Тийм шүү дээ амар. Одоо манай охин намаа ингээд өөр нь хөрийг ингээд буруу ойлголцоод тэгээд намаа ингээд буруу ойлголцлаа гэжтэй та надад ингэ sorry гэж хэлгээд байгаа байхгүй юу? Ээж надад sorry гэж хэлгээ. Тэгээ за sorry. Хүүхдтэй том болох тусмал дийл. Том болох тусам надаа мэдгүй яг гоё байх үгүйгээ би сайн яг одоо сайн хэлж. Тийм болохоор одоо ингэ манай охин томрох тусам одоо ингэ яах вэ? Ямар юмд дуртай байх вэ? Одоо хизээнээс хоббигаар явуулж эхлэх үү? Юугаар явуулж эхлэх үү гэдэг ингэ дараагийн асуултууд амар горж ирж байгаа байхгүй юу? Урлаг уран сайхнарыг ил гол дуу явуулах уу гэхлээр манай охин яг нэг тийм угаасаа ингэ ээж хүн чинь мэдэрч байгаа шүү дээ. Манай охин бол яг урлаг уран сайханд бол яг нэг тийм одоо тохиромжтой хүн биш юм шиг байна. Тийм одоо би мэдэхгүй өөрөө ингэ цаанаасаа ямар нэгэн гитар ч юм уу тоглоод эхлэх юм бол I will support you тэ 100%. Илүү юм одоо бие хүчний ч юм уу спортлог юм гүйж хараадаг тийм төрлийн охин байгаа хгүй юу. Ерөнхийдөө бол тэгээ дээрэс нь юм ингэж юм туршиж үзэх айгуу тийм сонирхолтой. Аав нь яг тийм байхгүй юу. Ийм хурдан ингээ хөдөлдөг. Гэтэ ингээд шин юм ингэж одоо ингээд туршиж тэгээд юмыг амар амархан илүүтэй айгуу гоё ингээ хийждэг болохоор охиндоо би бол нэг тийм санаа зовоод идэг. Тэгээ өөрөө ингэж одоо ертөнцтэй танилцах тэгээд тийм юмд нь л ингээд ард нь амар сайн юм төвшөт болгоор байхыг айгүйх хичээд шүү дээ. Харин яг ерөнхийдөө бидний яг үүрэг нь болохоор ерөнхийдөө юмуд ингээд амар сайн таниулж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг шүү дээ. Ерөнхийдөө за ийм юм байгаа шүү. Чамд сонголт байгаа. Харин ийм юм байдаг. Энэ болохоор ингэдэг тэгдэг гэж одоо чинь хөгжмөдөр тэр бүх хөгжмийн зэсгүүдийг таниулаад мэдүүлээд харуулад очиад үзүүлээд концертын зэсг үзүүлээд тэ. Энэ ийм шүү гэд мэдснийхаа дараа хүүхд эн чинь тийм гэд өөрийнхөө хүслээр ингээд цаашаа явна шүү дээ. Тэнгүүд бас ингээд шууд одоо ерөөхдөө бүх ингээд нэг секцүүд гэх юм уу те ерөөхдөө 5 6 наснаас эхэлж байгаа шүү дээ. Тэнгүүд эдгээр чинь шууд нэг шал мэдэхгүй ямар нэг спорт тэрийг хий шууд гэхгүй. Тэнгүүд одоо сакс гэдэг чинь ийм байдаг шүү. Тэр ийм байдаг шүү гэмтэй бид нэр өөрсөндөө нэг жоохон энэгээр хичээллүүлмээр байна да гэсэн нэг юм хүслүүдээд нь шүү дээ. Тэрийгээр ингээд эхлээд хичээллүүлээд окей одоо эхний жил нь болоогүй болох гэ дараа жил өөр юмд нь явуулъя гэдэг юм уу те. Ерөөхдөө ингээд зогсолтгүй л ямар нэг юм ингээд туршуулж явах хэрэгтэй юм шиг байлээ. Тэгээ ерөнхийдөө яг нөгөө нэг одоо яг ингээд хилээд байгаа байхгүй манай охин. Би нөгөө багт нь ингээд амар их юм ингээд одоо сонголтууд өгч жагаад яг чи инг гэхгүй өөрөөр нь сонгуулаад дараа нь шантрангууд чи сонгосон шүү дээ. Гэхдээ манай би амар Монгол гэдэг байхгүй. Монгол хүүхдүүд л ингэ шантардаг байхгүй юу? Амар ингэдэг байхгүй. Миний охин ч өөр гэл биш дандаа өөр чи өстө шууд бууж өгөхгүй байхгүй юу миний охин гэл. Тэгэл ингэ за би сонгосон юм чинь тий би бууж өгөхгүй гэл амар тэгж явдаг байхгүй юу? Гэхдээ би сая одоо манай нөхөр битэр нэг юм дээр амар алдсан байхгүй юу? Тэр нь юу вэ гэвэл охиныгоо жоохон бахт нь шатар манай охин шатар тоглодог байсан байхгүй юу? Одоо тоглохоо болцсон л доо. Гэхдээ бид тэр амар их шахдаг гэсэн байхгүй юу нөгөө онлайнаар багш аваад 2 3 удаа 7 хоног тэр чинь баг 5 нас тагаас ерөнхийдөө эхэлж байгаа байхгүй юу. Тэгэл за ерөнхийдөө шатар амар ерөнхийдөө чухал гэж үзээд бид хоёр за ерөнхийдөө анхаарал төвлөрөлтэй бүх юм дээр ерөнхийдөө шатар амар гоё гэд тэг би бас өөрөө тоглолтог болохоор бас амар тууштай. Тэгээд өнгө за шатраар эхлээл ингээл өөрсдөө жоохон тоглолцонгуудаа дараа нь багш авангуудаа бүр гоё болоод ирэнгүүт нь яг тэр хотынхон секцэнд нь бүртгүүлээд тэгсэн чинь яг тийм шатрын секц чинь яг ингээд хагасаа өдрийн тэр чигээрээ ингээд яг тэр секцэнд хүүхд сууж байгаа байхгүй юу. Тэгэл тэнгүүд яг ингээд нэг 2 3 жил шахацсан байхгүй яг ингээд хичээлс нь орчингүүт нь шатрын хэлгээд тийм хагасаа юм болгонд шатрын хэлгээд. Гэтэ одоо нэг Францд яг ингээд угаасаа яг ингээд
угаас яг би нөгөө хүмүүсийн хүүхдүүдэд яаж хүмүүжүүлж байгаа ялангуяа юм гадаад хүмүүсд хүүхдүүд яаж хүмүүжлэх амар ингэ хардаг байхгүй. Тэгээд тэнгүүд хүмүүс одоо ингээд юу гэмдэ одоо манай охины дээр шатрын секцэнд болохоор ингээд за ингээд хоттоо ингээд эхлээд ингээд хоорондоо өрсөлдөж байгаа байхгүй. Хотоосоо гарангуудаа одоо ингээд одоо мууж сум дүүрэг мөрөг гэж ингээл ингээд ерөөдөө байн өрсөлдөнгүүтээ манай охин 23 оны Францын аврагт орсон байхгүй. Яг тэр хүртлээ явсан байхгүй. Амар сайн явсан. Тэгээ би шахсаар бит хоёр угаасаа потенциал нь амар сайн мэдж байгаа болохоор шахаад ерөөдөө явах юм байна гэдэг одоо юутэй байсан гэх юм уу бодолтой байсан чинь үгүй тийм бэдхэн байлээ штэ гэдгийг би бас өөрөө мэдэрчээд байгаа байхгүй амар шахажчихсан ерөөсөө хожигдохгүй явдсан байхгүй тэгэл улам нөгөө өөртөө тэгтгэл амар сайн явж гутаа Францын аврагт орсон чинь Францын аврагт угаасаа бүр ингээд бүх хотын бүх юуны аваргууд ирж байгаа шүү дээ. Тэгмэд манай охин ч нөгөө жижиг хотоос ингэж яг ингэж гарч ирсэн болохоор яалтчгүй нөгөө нэг хоолоо идэхдээ хүртэл ингээд нөгөө Францууд чинь ингээд шатрыг бүр ингээд шатраар амьсгалцсан гэр бүлүүд амар хийдэм билээ. Зүгээр хоолоо идэнгээ ингээд шатар нүүж идэх те. Бараг л алхангаа шатар тоглож идэх ч юм уу те. Тийм хүмүүс амар их байд юм билээ. Тэнгүүд яг нөгөө нэг хүчилж жоохон хийлгсэн юм ингээд яг ингээд дурандаа хийдэг юм хоёр шал өөр байд юм байна гэд тэрийг амар харж байгаа. Тэг угаасаа яг нөгөө нэг Францын аврагтаа ороод нэг эхний юун дээрээ тоглоал тэгээ шууд унтж байгаа байхгүй. Тэрнээс өөрөө амар шок аваад би хожигдчихлоо гэл тэгэл би яана ямар амар юм бэ гэл тэрэн дээр би өөрөө амар реакцлал дотроо тэгэл охинтойгоо ярилцсан чинь амар хэцүү байсан байсан. Би дахин шагталтаар ерөөсө тогломооргүй байна гэл. Тэгэл би за ерөнхийдөө жоохон пауз аваад үзье. Тэгээ дараа нь хэрвээ дуртай бол буцаад орох байх гэд. Тэгээд пауз авсны дараа тэгээд хэж ороогүй. Тэгээд одоо л яг шатар тоглох хэрэг тоглоё гэдгүү. Гэхдээ би миний охин ингээд шатраа мэддэм чинь түүдээ ингээд жоохон заагаад өчгдөх үү гэл. Одоо манай гэрт ингээд одоо ингээд компьютер дээр одоо ингээд шатар ингээд нэг бит хоёр амар нөгөө спорт одоо хэлээ зөвхөн ингээд одоо юун дээр тоглох шатрын хүлэг дээр тоглох биш. Одоо таблетэн дээр, компьютер дээр эсвэл бүр амар том шалан дээр тавьдаг шатарсан байхгүй. Тэр ингэж амар солидог байсан болохоор амар тиймүүд аа. Миний охин ингээд дүүдээ жоохон шатар заагаад өчгдөх үхээр ингээл ерөөдөө дүүдээ юм зааж өгнөхөр амар дуртай хийдэг байхгүй. Тэгж яг ингээд хийж байгаа байхгүй. Тэгснээс бол би одоо шахсандаа ерөөдөө харамсаад би ерөөдөө орхицсон ингээд за нэг юмд бол ингээд бүр ингэтэл шах ёсгүй байна гэд тэгээд ерөөдөө тэрэн дээрс амар сургамж авсан гэх юм уу. Наад дээр чинь болохоор би бас тэгж боддог байхгүй юу. Ер нь бол тийм тохиолдлууд байдаг штэ ингээд юу гэдгийг ямар нэгэн спортын төрлийг барьж аваад хүүхэд аюу дажгүй амжилт үзүүлдэг ч юм уу эсвэл нэлээд олон жил ингээд явцсан дээ сексэнд яваад сургуульд игээд бүр ингээд ирээдүйтэй байхад чинь ингээд болцдог ч юм уу тэг хайчдаг ч юм уу эсвэл өөрөө ингээд анханасаа бүр ингээд дурлаж амар сонирхолтой байгаагүй аав ээжний явуулаад гэсэн ч юм уу тий тэр зүйлүүд дээр ингээд хайж байгаа хүмүүсийг харахаар би бол нэг харамсдаг байхгүй эсрэгээрээ жишээ нь спорт бол тэр хүүхдэд өгөх юм уу өгцөн байгаа гэж айгу бодоод байгаа байхгүй тэр шиг танай охин бол шатар зүгээр шатраас гадна тэн зөндөө их юм өгцөн байгаа учраас ах юм авцсан тэгэл окей гэж айгу хардаг магадгүй одоо суунд сурах ч юм уу те шартай болох юм тэрнэр бол яг нэг үр шимээ өгцөн тэгээд окей дуусах хэвээр юм дууссан тэгэл орхицсан тэгээд ер нь тэрнээс хойш нэг амар шахаа бэлцэн юм яг чи энийг ингээд хиймээ гэж юм уу амар гэхдээ үнэхээр шахсан л та тэр үед үнэхээр яа нилээн байж тээ тий жоохон хөвчтэй хичээлс нь орж ирэнгүүт нь 2 цаг яг компьютероор цуулгаж байгаа бүх нүүдлийн чэйжлүүлээл нүүдлийн асуугаал ингэж ингээл цаата нүдэ ханаа тоглоё гэж тэгж тоглодог гэсэн юм байна. Ер нь ингэж ярьдэн штэ эмэгтэй ганцхан эмэгтэй хүн ч ер нь хүнд айгүй ингээд юм нийгэмд юм өгцөн рол одоо жишээлбэл бид гурав нэг бол ээж болж энэ хүүхдүүдийнхаа нөхрийнхөө эхнэрүүд нь ээж авийнхаа охтууд нь тэгээд хоёр тэр эхнэр гэдэг рол хэрэг ээж байхаас хэрэг өөр байна. Эсвэл бол тэр одоо хоёр ролийнхоо ялгаа хэрэг гарч эсвэл нэг хэвэнд байна уу? Эхнэр байх ямар байна? Гоё штэ. За ярил. Тийм. Одоо тэр нэг яг гэрлийн өргөнөөс гаргадаг содрууд дунд маань одоо яг эхнэр хүн байх ухаан гэх нэг тийм содор байдаг байхгүй юу? Үрийн хүмүүжил содор байгаа, их хурсын содор байгаа. Тэгээд эхнэр хүн байх одоо нэг содор байгаа. Тэгээд бас ерөөдөө маш олон содрууд байгаа байхгүй. Үнэхээр сонирхолтой. Би бүр ингээд шимтэг содор гэдэг нь одоо юу юм? Содор гэхэр чинь миний бодлоо содор болохоор юм буддизм одоо ингэ юм юу биш үстэй. чи юу гэж ойлгож байна?
хичээл юм уу? Мэдгүй байна. Тийм. Үгүй зүгээр ном. Гэхдээ ном. тийм яг ном Сургаал гэсэн. тийм одоо яг бодит жишээн дээр суурилсан гэх юм уу? Ингээд Тийм ном. тийм ном. Миний төсөөлж чи ингээд яг юм төвдөр. Одоо жишээ нь ингээд юу гэх юм дээр үеийн кинонууд ч юм уу эсвэл одоо К-драма энтер дээр чи ингээд нэг хаа мантай үеийнхэн тэр цаг үеийн кинон дээр чи ингээд нэг юм гараараа ингээд бичээл ингээд баах юм ном шиг ингээд юмнууд хадгалсан байдаг. Авлах шиг баг тийм суудаг тийм тэр байхгүй. Бодит жишээн дээр суурилсан. Угаас яг бүх аргаар буулгасан номнууд болохоор судраад. Тийм ерөөдөө үнэхээр өгөөчтэй. Миний бүр амьдралын саршгүй нэг хэсэг болчихж байгаа байхгүй. Тэнгүүд яг эхнэр хүн байх гэдэг одоо ном байгаа шүү дээ. Тэрэн дээр яг эмэгтэй хүн юу чаддаг вэ те? Яаж эр хүнийг түших вэ гэлтэй. Эрэгтэй хүн яаж ингэж эрэгтэй хүний харах үнцгтэй, эмэгтэй хүний харах үнцгтэй. Тэгэл бид нар чинь заяанда эзэн байх хэрэгтэй гэлдэг шүү дээ. Заяа гэж юу вэ гэж юм гээл те. Эр заяа гэж байна, эм заяа гэж байна те. Үр заяа гэж хүрчлэн те. Тэгэл эрэгтэй хүн яг эрэгтэй хүн шиг байгаа те. Яг эрэгтэй хүн ямар байх хэвтэй юм те. Яг бид нэр ямар байсаар ирсэн Монгол хүмүүс. Эмэгтэй хүн ямар байх хэвтэй юм те. Ямар байгаад тэр амар олон баатруудыг түшээд тулаад тэр арга тактикийн зохицуулаа те. Тэг хүүхдүүд бас яаж өсөх хэвтэй юм те. Манай монголчуудын монгол хүмүүсийн гэр бүл амар бат бөх байдаг байсан байгаад байгаа шүү дээ. Бид нэр юун дээр алдсан болоод одоо ийм амар их салтууд байгаад байгаа гэдэг ч юм уу те. Тэрэн дээр хүртэл амар ингэж юу өгсөн гэх юм уу? Сургаал. Тийм. Ерөөдөө яг уншаарай л гэж хэллий. Үнэхээр маш их юм зааж өгд юм байлээ. Тэгэл одоо чинь яг миний монгол хэл бүр амар хүрэхгүй л юм л да. Гэхдээ тэр ном дээр үнэхээр гоё бичсэн. Тэгэхээр эрэгтэй хүн ингээд нөгөө нэг имэйлтэй хазаартай морьтойгоо ингээл цээжиндээ багтаадаг гэлээд ирсэнгүүд эмэгтэй хүн болохоор бүр ингээд эрэгтэй хүн бүр ингээд ертөнцтэй бүх юм танд багтааж авч явдаг гэдэг ч аахгүй. Тэр яг мориор ярьж байгаа бол ингээд эрэгтэй хүн ингээд давхин зогсолтгүй давхинтэй. Тэнгүүд яг зөв чиглүүлэх үү, буруу чиглүүлэх үү те яг ингээд тэр нь яг эмэгтэй хүний гарт байдаг юм шиг те. Ер нь л яг тийм байгаа юм шиг. Тэгэл нөгөө нэг миний яг хамгийн боддог юм нь одоо баримталдаг гэх юм уу амар хүндэлдэг аахгүй юу? Амар өөртөө энэ чинь одоо юу гэмдэ нөхөр гэдэг хүн чинь одоо миний гэр бүлийн одоо толгой аахгүй. Хэрэв би нөхрөө амар сайн хүндлээд нөхөртөөгөө ингээд амар гоё харилцаатай байгаад явбал манай гэр бүл тэр чигээр гоё байна те. Ингээд гоё хүндлээд тэр хүндлээж гэсэн чи бараг хэд дахин илүү нөхрөөсөө авдаг. Тийм. Тэнгүүд хүндлэл гэдэг дээр хүмүүс амар ингээл хастаа ингээл бурхан шиг бараг дахиж маяг үгүй. Зүгээр хүндлэл нь одоо тэр хүн болгоны хүндлэл өөр байгаа шүү дээ. Одоо магадгүй амар гоё орж ирсэн халуун бол ингээд бариад яах нь хүндлэл ч юм уу. Эсвэл ингээд найзтайхын хажууд чимээгүй байгаад ингээд суух нь хүндлэл ч юм мэдэхгүй дээ. Хүн болгоны өөр байгаа шүү дээ. Тэнгүүд яг ингээл яг нөхрийнхөө яг хүндлэл гэдгийг ингээд нэг юм дуртай гадаг дээ штэ. Энэ дуртай байдаг, энэ мэдсэн байдаг болохоор яг тэрүүгээр нь байгаад хахаар өөр амар дуртай. Тэгээд ингээд баярлж байгаа сэтгэлээ одоо ингээд амар хайрлаж тий зөвлөхөн байж ингэж өгдөг гэх юм уу. Тэгэхээр тийм ерөөхдөө ихнэр гоё юм уу? Амар гоё. Амар дуртай. Ерөөхдөө за тэгтээ эрт ихнэрт гарсан юм шиг лээ. Ихнэрт гарсан. Тийм ихнэрт одоо би нөхөртөө баг 14 жил болж байна уу? 11 онд танилцчихсан. Тэгээд 12 онд. Тэр хаана танилцчихсан? Франц. Тэнгисийн ихнэрийн амьдрал. Би болохоор илүү юу гэж харддаг юм байна. Бит хоёр шин ингээд нэг баг гэж хардаг. Энэ дээр угаасаа би одоо үүрэг гүйцэтгэн тэр хүн бас үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ заавал ингээл 50-50 байх хэрэгтэй гэсэн юм байхгүй л те. Гэхдээ нэг ингэж нөхөх ёстой гэж бодоод байдаг байхгүй. Яг хоо тодорхой хэмжээнд эрэгтэй хүн яалтчгүй амьдрал дээр илүү ачаал аваад ч юм уу яг гэр орноо авч явж байгаа тиймэрхүү зүйл байдаг. Тэрийг одоо юу гэх юм би амар нөхөдтэй яаж нөхөвдөг гэдэг шиг. Гэхдээ одоо нэг тэрийгээр биш ч гэсэндээ тэр хүний одоо сул үе ч юм уу тэр хүний эмзэг үе эсвэл заавал эмзэг биш хүчтэй байх та ч гэсэндээ хэрэгтэй байгаа хэрэгцээ юу байна те магадгүй дахиад нэг урмын үг хэрэгтэй ч юм уу мэдгүй тийм эсвэл нэг тим юм байдаг байхгүй битээ асуугаагүй байхад гоё халуун аягтай цай хийгээд тавих тэр чинь амар юм гоё халамж байхгүй тэр юм амар юм сэтгэл мэдрэгдэх юм уу тиймэрхүү зүйлсийг хүртэл ингээд хийж ингээд нэгнийг ингэж нөхөх одоо тэр зүйлээ гэж чухал гэдэг. Тэрүүгээр одоо би өөрийнхөө ингээд ихнэр гэдэг тэр ролыг гүйцэтгэж байгаа юм санагдаад байна.
би нөхрөөсөө ч гэсэн тэрийг хүснэ. Одоо ингээд надад тусаал тий. Магадгүй би өнөөдөр ядарч ивэл ягаад чи хүүхдээ жоохон илүү арчиж болохгүй гэж гэдэг ч юм уу. Гэх маягаар тэг нэг анзаарчихсан юм нь төрсний дараа байж штэ тий. Эхнэрийнхээ мартчихдаг юм шиг санагдсан штэ. Ээж л болчтой юм шиг. Хөөхт гэл нөгөө нэг нөхрөө хөрхийн хэсэг хугацаанд л хайцсан байсан. Тэгээ 3-6 сарын хугацаанд бол. Тэгээд гинт дон гэд бит хоёр чинь нэрээ хосоод штэ. Бит хоёр чинь зөвхөн аав ээж байх гэж ингээд тий байгаа хүмүүс биш штэ. Энэ хүний чинь би одоо ингээд ихнэр энэ хүчмийн нөхөр ингээд хайр халамжуудад тэр зүйл бонд чинь бас хэрэгтэй штэ тий. Гэдгээ бас аюу тийм шинэ левелд бас ухаарчсан яг ээж өснийхөө дараа. Тэгээд зүгээр нэг үерхдэг юм хосууд биш одоо ингээд аав ээж мөртлөө бас хажуугаар нь хосууд байх тэр орон зайгаа ингээд хадгалж хамт ингээд явна гэдэг нь одоо бага насны хөвгттэй байхад бол жоохон челленжинг буюу сорилттой байсан. Гэхдээ даггүй болж л байна. Тэгээд бит хоёрын бас авааш тал нь гэх юм бол айгу тэгж асуудаг гэх юм уу. Чи яаж ийн гэд чиний сэтгэл чи яаж ийн гэж асуудаг байхгүй юу. Айгу цааш ингээл наваг анзаарна. Тэгэл чи зүгээр үү? Чиний сэтгэл санаа зүгээр үү? Чи юу яаж ийн гэлээ айгу тэгдэг байхгүй. Зүгээр тэр асуулт надад ирэхэд л би амар хаппи байхгүй. Зүгээр ингээд тэр халамжийг л эзэн өгчдөг. Тэгээд би бас тэрийг ингээд алдагдуулчихгүй юмсан да гэж айгу бас өөр дөрөө ингээд жоохон анхаардаг. Яа. Та хоёр яа тий. Битэр Тэнгис Эрдэнэ хоёрын асуултыг битэр бас яг асуудаг. Өнөөдөр дэжгүй юу? Өдөр нь хэрэгсэн бэ? Тэгэл ер нь нэг 2-7 хоногт нэг удаа ч юм уу сэтгэл санаа нь гайгүй юу? Ойрд юу бодож гин? Нөгөө юм чи яаж ийн ингээл ер нь биенийгээ чинь хүн л юм чин тэгэл яг хүүхдүүдийн хажуугаар амьдралын хажуугаар хөөх ингээд цаанаа бас өөрийнх нь нөгөө бодож исэн тэ төлөвлөж исэн юмд нь хэр явж байгаа юм бол гэдэг би битээр биенээ л ингээд гихгүй юм бол хүүхдүүд битээрийг их одоохондоо мэдээж ирэх цаг үе юм болоогүй байна. Битээр ингээд аль нь тэ ингээд ээж аавынхаа гэрээс ингээд гараад ингээд яг гэр бүл зохиож байгаа болохоор хань гэдэг одоо монгол үгний чинь амар гоё өргөн утгатай үг байгаад тэ хүний амьдралд хань болж ингэж амьдралаа зохиож байгаа юм гэдэг болохоор тийм болохоор биендээ хантай хансыг гоё ингэж амьдрахыг тэгээ дээрэс нь энэ амьдрал хэр өнгөтэй үүдтэй явах нь бол яалцчгүй л одоо ингэ ихнэр миний үүрэг миний одоо хараа хаана яаж явна тэ тэр байдгийм байх гэдгийг бол би өстэй амар ойлгож байгаа. Би хүүхдүүдээ яаж өсгөн тэ ер нь тэрэнд би одоо ингээд нэг одоо юу гэдэг шантрах ч юм уу эсвэл би илүү юм хийгээдээ ингээд юм бол надад бараг одоо яг тэгж бодож исэн тэ нуул одоо юу гэдэг үнэн л юм чинь би арай юм хийгээд байгаа юм бол эсвэл одоо тэ хувилах юм бол би 70% чи 30% байгаа юм шиг гэж жоохон бодох үе байсан уу гэвэл байсан. Гэтэ тэр бол үнэхээр ингээд тэгж бодлоо гэд манай амьдрал нэг урагшлахгүй байгаад байгаа болохоор миний хийх ёстой үүрэг. Гэтэ би үүрэгтээ нэг заавал ингэ ялархаад биш. Гэтэ үнэхээр ингээд ихнэр гэдэг тэр ажилдаа ингээд дуртай байх юм бол угаасаа л ингээд амьдрал цаашаа цэцгэлээл ингээд гоё байх юм байна гэдэгтээ илүү дуртай болж эхэлж байгаа. Дуртай болсон. За тэгээл хүүхдүүдийн багцсан хувцс яах байгаа хувцс тэ ингээд хоол унд ирүүл байх нөхрийн өнгөтэй өвддөө явах хувцс нь хэрэггүй явах юм ингээл тэр чинь хичнээн тийм юм ярихтай зүйл байгаа юм шиг санагдаж байгаа ч гэсэндээ тэгэл гоё одоо тий гоё амьдрахыг хүсвэл тэгэл эмгтэй хүн өөрөө тийм ухаалаг байх хэрэгтэй байна гэж хэлээ. Гэхдээ наад тэр чинь миний одоо хувь хүний зарчим бас байдгийн. Тэр нь окей хүүхдтэй ээж нь байна. Гэхдээ нөхөртөө ээж нь болчихгүй юмсан гэж аявих боддог байхгүй. Эхнэр бол эхнэр баймар байна. Ээжийн үргийг бас гүцдэг мэрэг байгаа даа. Яг хөө энэ дээр жоохон уян хатан байлгаж болно. Тэр нь хизээвэ гэвэл мэдээж энэ ингээд айгүй урт зам тий. Яг хөө ингэж хэлж болохгүй л ахaltaа. Гэхдээ мэдээж хүн чинь ингээд урт наслан урт удаан ингээд танилна л гэж боддоо штэ. Тэгэн гоод ингээд зам ясаараа миний ч юм уу ингээд ер нь ингээл бүгдийнх нь тэр хүний миний ингээл эцэг эхчүүд ингээл явна штэ. Байхгүй болцоох үед нь харин би тэр хүнд эхнэрийн ээжинч байж орлож
одоо явах хэрэгтэй гэж боддог байхгүй. Тэрнээс өмнө бол би одоо хүүхдээ хийж явах чинь юу нөхрийнхөө ээж нь болоо явах тий. Эрхлэмээрээ байл ээж дээр очиод тий. Би бас тий аавда эрхлэмээрээ байл аав дээр очиод тий. Тэгэхгүй нөхрөөс аавын за тэр өөрийг одоо хүлээж болохгүй байхгүй. Жишээл бусдаа хоёр зүйл байхгүй. Тэрэн дээр болохоор надад бол яг тэгэж нөхөртэй хандуулах цаг хугацаа санда байгаад байгаа юм л да. Яг л би хүүхдээ гэртээ хардаг одоохондоо гэртээ байдаг ээж байгаа болохоор чи түс би хэрэг ажилтдаг байсан болвол би нөхрөө дээрээс нь хүүхдүүдэд дахиад би өөрөө ажилд явна. Дахиад би өөрийгөө ингэж яана гэхлээр яг хөө ингэж ирэмблэх юм болвол нөхөр яалтчгүй нэг жоохон тоогоор ингэ орох ах л та. Би бас өөрийгөө арчлан те ингэ эмхтэй хүн чинь арчлах зөндөө хэрэгтэй ингэ да. Тэгээд эндэж одоо ихэнд хүүхдүүд орно гэх тэгэхээр би одоогийнхаа нөхөртэй хандуулж байгаа одоо халамжийг бас тэр одоо хэрэг би ажилтдаг байсан бол гэж би бас бодсон. Яг хөө миний хэлж байгаа санаа бол халамж бол шал өөр тустай асуудал. Зүгээр нэг юм тэр одоо ээж эхнэрийн хооронд нэг айгүй бас жоохон зай авах шиг байна. Тэрийгээ л алдахгүй балансаа барьж явах хэрэгтэй л гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэрнээс мэдээж халамжийг бол 8 өгнө шүү дээ. Тийм болохоор хүүтэй ээжнэр бас хүүгүүдтэй бараг охтуудаас илүү анхаарах юмстай юм шиг надад бас ойр санагдсан. Бас нэг ингэдэг нэг те эхнэрээсээ дандаа ингээл нэг юм шаардаад байхгүй өөрийгөө ингээд юм би даасан эр хүн байх тэгээд эхнэрээ дараа нь ингээд нэг тийм шүү дээ. Одоо ээжийг эхнэрээрээ орлуулад байх нэг тийм эр хүн бити болгосоо гэдэг. Би одоо л хүүг айл болох ерөөхдөө аавтан л амар их явуулахыг боддоо шүү дээ. Ингээл хаач усан ингээд дагаж яваад ерөөдөө би угаасаа амар харж байгаа шүү дээ. Манай хүү аавгаа яаж ийж ингээл те сунахт нүртэл хажууд нь хамт орол сунаагаа л те. Тэгээсээ л гэж бод. Яад бол миний талаас өгч байгаа юм болохоор би хүүгөө ингээд жоохон зөөлөн байлгаа те. Хайрлаад ингээд угаасаа яг тэгээд байдаг байхгүй ингээд амар зөөлхөн байгаа л ингээд өвдөж өвдөнгүүтээ над дээр ирэл ингэж мингээл за тэнгүүд яг тоглож моглол нэг юм амар экстрем юм хийх болохоор аавлуугаа яваал те. Яг надаас гарч чадах юм бол би зүгээр л хайр юм зөөлөн байдлыг өгөх юм байна. Аав дээр бол яг эр хүн те эрэгтэй хүн ямар эдийн яг тэрийг бүх зүйлийг аваасаа гэдэг үднээс ерөөдөө окей би гаргацсан би хүүхдээ гаргацсан би багтан ингээд хүүхүүлээд ингээд юу аацсан тэгээд хайрыг бол би өгдөг. Гэхдээ ерөөдөө аавд нь яг хүүгийнхаа юун дээр ингээд ерөөдөө амар өгчдөг болсон гэх юм уу. Окей. Манай хүү том бодол яах юм баа мэдгүй. Гэтэ би бол хүүдээ барыг илүү хатуу хандах юм шиг одоо орсон нэгдээд байгаа. Өөрөө бос тэгээд на юм хийж сур гэдэг. Тэг жоохон яг охин дээр бол одоо ингээл айгуух сошиал дээр яаж бити хүүхдтэй нэг юм нөхөрд бэлдэж байгаа юм шиг бити ингээд сургаад яг тэрэндээ бол би санал нийлдэг. Гэхдээ бас нэг гихтэй гэдэг амар том үг надад орж ирсэн. Яалчгүй за одоо юу гэдэг 8 10 настай охиндоо чи өстө нэрээ дараа ингээд нөхөртөө болох юм нөхөртөө одоо тэ нөхөрт гарах юм чинь аягаа угаад сур гэж хэлэх нь бол үнэхээр утгагүй зүйл. Гэхдээ яалчгүй 18 нас дээш тэ одоо ингээ 20 21-тэй охиндоо за одоо миний охин одоо ингээд найз залуудаа болно нөхөрт гарна ингээд ихнэр тэ айл ихнэр болно тэгэхэд ингээ бүх юм чамаас ингээ бас ингээ хамаард юм байна ингээ ийм хэлж байгаа тэр насанд нь тохируулж хэлнэ гэдэг чинь яг тэрэн дээрээ байгаа юм болов уу гэж бодсон. Надад болохоор за яг тэр одоо хоол хийх аяг таг шанаагүй баг. Тэр бол хүн яг амьдралаараа сурчдаг юм шиг санагддаг байхгүй юу ихэд. Угаасаа л амьдрал дээр гарна те. Угаасаа л бүх юм бид нэр ингээд яг амьдралынхаа туршид сургачдаг болохоор яг тэр нөгөө нэг суур өгмөр байгаа тэр хүмүүжл байгаа шүү дээ. Имх зэгц те. Имх цэвэрч байдал те. Яг тэднэр дээр л яг ингээд багаас нь яг ингээд амар ирим ялгаагаад одоо юу гэмдэ эмх зэгцтэй байвал юм байдаг шүү те. Тэгэхээр чи одоо ингээд амьдрал дээр өөрийнхөө хувцсан дээр өөрхийн хичээл ном дээр эмх зэгцтэй л миний охины толгойч гэсэн эмх зэгцтэй байна те. Тийм болохоор ийм байх хэвээр, цэвэрхэн байх хэвээр, ийм байх хэвээр гэдэг ерөнхийдөө тэд нар л надад амар чухал санагдаад шүү дээ. Тэснээс окей миний охин аяг таагүй хураа мэрэл хураач ээжтэй тусалж байгаа окей. Гэхдээ би чамаа яг одоо хураа гэж хэлэхгүй чи өөрөө хүсвэл хураа. Ягаад гэвэл нэг юм би гэртээ ингэдэг байсан. Энэ чи хэнийг ч хийж чадах асуудал байгаа байхгүй. Одоо хоол моол хийж мэхтэй. Одоо бид нэрийг жоохон бахад just нэрээ ихнэр хүргэн болох юм байж ингэдэг өстэй гэж жоохон тэгдэг байсан шүү дээ. Тэрэн дээр үгүй. Тэгээ яг энэ дээр болохоор би хэдий одоо манай гэр бүлийнхэн ч юм уу одоо бид нэрийн гэр бүлийнхэн бид нэрийг ингээд амар гой өсгцэн одоо бид нэрийг ийм хүн болохт ерөөдөө тусалсан байгаад байгаа шүү дээ. Гэхдээ ингээ нөгөө нэг
яг тэр хүмүүсийн хүмүүжүүлсэн хүмүүжлэлээр би яг өөрийнхөө хүүхдүүдийг яг тэр хүмүүжлэр өсгөх хүсдэг байхгүй. Ерөнхийдөө ингээд юу гэдэг нь ойлгож болох ингээл баг харуулах ч юм уу. Яг ийм амар чухал үе байгаа шүү дээ. Одоо тгээс 6-аас хүртэл ч юм уу. Яг тэр үед нь одоо миний үүрэг шүү дээ. Би яг хүүхдээ ямар хүн болох нь одоо бидний үүрэг одоо эцэг болсон бидний үүрэг болохоор яг тэр нэг юм хоёр дахь нөлөөллийг нэг юм жоохон дараа нь оруулах ч юм уу те. Ерөнхийдөө аль болох баг яг ингээд одоо жишээ нь айдсан дээр бас амар явах. Одоо жишээ нь манай эмээ ингээл хэрвээ амар ингээд нохооноос айдаг байхгүй. Тэнгүүтээ нохоо оронгуудаа манай хоёр хүүхдээ явж байгаа. Наа чи нохоо гэж мэгэл тэнгүүд манай хүүхдэд шинэ айдас бий болоход байгаа байхгүй юу. Яагаад айх хэрэгтэй гэдгийг хэлэхгүй ээжиж ингэдэг гингүүч мэдээж байнгын хүн хажууд ингээл айгаад ахаар чинь нохоо айх хэрэгтэй гэд айгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр үгүй энэ нь бол биш ээ гэдгийг ингээд амар мэдрээд байдаг болохоор тэгэл зүгээр байх босон сум баймаа гэж мэлээдтэй шүү дээ. Үгүй ийм ингээд байнгын сонсоолмааргүй шүү дээ. Яг зүгээр одоо бид нэр тэгээ өссөн одоо үгүй зүгээр л та буруудаагүй. Гэхдээ бидний хүүхдүүд шал өөр байгаа байхгүй. Үгүй энэ чинь миний уран бүтээл. Би энэ хүн дээр ажиллаж байгаа болохоор тий. Нэг гоё ингээл явж гут нь дараа орж нэг 7 хоног ч босон сум гэсэн ингэж тий. Үгүй ерөөхдөө тэрэн дээр л яг л одоо бидний те яаж ч хэцүү байсан ч гэсэн яг ингээд яг өөртөө гардаад өсгөө те яг тэгсэн л амар гой санагддаг гэх юм уу. Тийм шүү дээ. Эцэг дээр хүн ямар хүн болж одоо өсөж бойчих нь бидний л хариуцлага те. Одоо тэгэл үр дүн гарч ирэхэд тэрэн дээр хариуцлага хүлээх хүн бид нар л байгаа байхгүй. Наа чи бол амар өстой надад чинь бүр чангаар хэлмээр байдаг шүү. Миний хүүхэд чиний сайн өсөөд бусдын хүүхэд муу өсөө тэгэл бас энэ нэгэнд хэцүү болох гэдэг. Тэгэхээр хүн болгоны хүүхдүүд л сайн сайхан өсөсөл гэж одоо бодож байна. Тийм. Яг бид нэр угаасаа за ингээл өөрсдийнхөө талаас бүх юмаа хийгээд байгаа ч гэсэн хэрвээ яг тэр нийгмийн тийм байж чадахгүй бол яах вэ гэдэг дээр амар айгааддаг гэх юм уу. Бид нар угаасаа нийгмийн шал өөр болгоод тийм болохоор миний бас боддог юм хүүхдээ яг за хомдээжэр ингээл зөөлөн гэр бүлтэй сайн хүмүүжлэлтэй байх ёстой. Гэхдээ эцсийн дүндээ хүүхд чинь гараад аль нэг хизээ нэгэн цагт угаасаа гэрээсээ гараад нийгэмд алхаад тэгээ өөрөөрөө амьдарч явах тэр одоо тэр нэг чадварт л суулгах хэрэгтэй юм шиг байгаа. Харин тэр бол бараг явхаасаа өмнө одоо юу гэдэг хоёр хагасаас эхлээл крэшт яваал ингээл явж байгаа юм чинь бараг гэртээ байхаасаа илүү гадаа байх нь их байгаа хүүхдүүд. Тийм болохоор одоо гадны орчинд хүүхдүүдтэй бодлон том хүмүүстэй яаж харьцах уу гэдэг нэг тийм нийгэмд өөрийгөө яаж зөв авч явах уу гэдэг тэр одоо чадвар юм шиг байгаа. Хүүхд хүмүүжүүлнэ гэдэг. Тэгээд яг нэг одоо Бельгиэр нүүж ирсэн шалтгаан маань гэх юм уу. Одоо яг нэг Францд амьдардаг байхдаа окей бүх юм зүгээр л лээсэн л та. Тэгтээ яг ингээд Виктория охиноо ингээд жоохон ажиглаадсэн чинь Викторийг нэг өндгөө дарцсан юм шиг санагдаа. За ингээд нэг бүх юмнаас нэг ингээд нөхөн амтанд уулзахгүй зөвхөн яг ингээд гэртээ гоё ягаал дөрвөлхнээ байгаал тий. Хагас сүнсээр зүгээр өвөмигэндээ очичвол тий. Тэгээл яг ингээд нэг юм ямар ч одоо бидний найзуудын дунд одоо манай охин орж үзээгүй ч юм уу тий. Яг нэг өндөг л дараад байгаа юм шиг санагтаа. Тэгээд ямар нэгэн одоо жишээ нь бид нэр залуу хүмүүс шоуд нь те гарч орно, ийшээ тийшээ явна. Тэр амьдрал ерөөс үзүүлэхгүй хадсан байхгүй юу? Тэнгүүд амар хайрын санагдаад гүй те гэл өндгөө дарж байгаа шууд ингээд нийгэм гаргамааргүй шүү дээ те. Тийм болохоор за ерөнхийдөө орчноо ерөнхийдөө солио. Тэглээч ерөнхийдөө хэл одоо нэг манай хөө хэлний амар авьяастай байгаад байгаа юм шиг санагдаад. Тэгэл би амралтаараа биелэгт хурж ирж байгаа байхгүй юу? Ингээл манай хадмынхын энд байгаа. Тэгэл тэнгүүд ингээл тоглоомын талбай дээр ингээд хүмүүс 3-4 хэлээр чөлөөтэй ярьж байгаа хүүхдүүдтэйгээ би энэ ямар мундаг бүр супер хүмүүс вэ ямар лаг юм бэ гэж надад бас ийм боломж байгаа ш. Би яагаад хүүхдээ ингэж өсгөж болохгүй мөлий хэл ингээ те амар чухал штэ гоё ш. Тэгээд хэлийг хүн чинь ингээд жоохон байхад хүчилт сурахгүйгээр угаасаа ингээд аяндаа сурчдээ штэ. Тэр боломжийг нэрээ би яагаад өгөхгүй байгаа юм болоо. Бас тэгээд энд ингээд найз нөхөд гэлтэй зөндөө олон гоё орчин байгаад байгаа шүү дээ. Тэгээ бас Монгол одоо волейболын секц байна. Монгол сургууль байна гэлтэй. Монголчуудтайгаа байх орчин энэ гоё байгаад байгаа байхгүй юу. Монголоор ярьчин хоорондоо тий. Тэгээд тэнгүүд за ерөнхийдөө өндгөө дарах шүү дээ. Ерөнхийдөө одоо охиныгоо ингээд юм нийгэмшүүлэх хэрэгтэй байна. Хүмүүсийн дунд оруулж, хүмүүстэй харьцуулж тий. Ингэх ёстой мэн гэдэг одоо юун дээр амар сайн тулгуурлаад тэгээд ерөнхийдөө ийшээ нүүж ирсэн байхгүй. Тэгэл яг нөгөө нэг ерөнхийдөө том
том болж байгаа явцад нь яг хурж ирсэн болохоор гэл хүн амттай уулзуулаад энэ аавынхаа найз нь ингэсэн гэсэн ээжийнхэн найз нь ингэсэн гэл бүгдийн онгот яг ингээл шин дүр төрхийг бид нэр олж харж байгаа байхгүй охиныхоо ингээд те гадны хүмүүстэй ингэж харцдаг юм байна энэ үнтэй ингэж харцдаг юм байна гэл тэр нь бүр амар гоё санагдав. Тийм яд л наач тэгэл улам л их болох байхгүй юу? Өөрөө том болно, өөр хүүхдүүдтэй явна, өөр сургуулийн хүүхдүүдтэй танилцсан. Тэгээд цаашлаад эрэгтэй хүнтэй харьцаж эхлэн хүүхдүүдтэй тэгэл томрон оюутан болно, оюутны бэлэгч хүүхдтэйгээ гадаад өвчж байгаа. Тэр дунд өөрийгөө олж мэднэ, дээрээс нь дахиад монгол хүн гэдгээ олж мэднэ. Тэгээ Францд байдаг бахта яг ингээд яг нэг дан Францууд байгаа байхгүй юу? Ерөнхийдөө гадаад хүмүүс амар ховор. Бараг манай гэр бүл бараг ганц зайлна байгаа байхгүй юу? Тэгээд ингээд манай хүн яа ингээд нэг жоохон өөрийгөө ингээд өөрөөр мэдрэх гэдсэн байхгүй юу? Яг нэг тэр өглөөгөө оронгууд тэнгүүд яг бэлэгт ялгаа юм тэр бин дэрэнгүүд бүр ингээд те еврей хүмүүс гэл бүх төрлийн хүмүүс гарч ирж байгаа байхгүй юу? Энэ нормал, энэ амар гоё те. Чи өөр байх нь нормал гэдэг энэ амар ингэж юу гэдэг юм энд нормал байгаа байхгүй юу? Тэнгүүд Францд одоо манай хотод тий нормал биш зүйл болоод байгаа байхгүй юу. Тэгэл би яа энэ хүртэл амар чухал байна тий. Энэ бүх одоо хайрцаглагдаж хүүхдээ өсгмөөргүй байхгүй ямар нэгэн хайрцаг өсгөө зөвхөн Францаар нь яриулаа ч юм уу, имээр нь яриулаа ч юм уу тий тэгж өсөхгүй. Боломж нь байгаа бол ингээ тий хөдлөөд өөр газар үзүүлээд энэ газар үзүүлээд тэгээ явсан амар зөв санагддаг. Тэгээд одоо ч зөвөөрөө явж л байна л да. Тэгтээ яг хэцүү байсан. Тэгтээ тэгээд цаг хугацаа амар хурдан эмчилсэн гэх юм уу. Чи гэр бүлтэй буцаад Монгол очиж амьдрах гэж боддгоо. Хизээ нэгэн цаг. Тийм, ерөөхдөө хүүхдүүдээ их сургууль оруулчаад яг ингээд юу яадаг шүү дээ. Бүр том болцсон үед нь ерөөхдөө Монгол явна гэж боддог. Одоо гэр бүлээр бол Монгол явахгүй юу? Гэр бүлээр бол одоохондоо бэлэн биш байна. Одоохондоо бэлэн биш. Окей. Би заяаг ярьж хат гээд санаанд ороод энийг төрөөдсөн. Өнөөдөрхөн би автобусны дотор ингээд явж исэн байхгүй юу? Тэгсэн чинь ингээд толгой дотор бодсон. Би одоо ингээд айгүй олон төрлийн арьстай, олон төрлийн царайтай, янз янзын үнэртэй, янз янзын соёлтой хүмүүстэй ингээд нэг автобусны дотор явж ин да гэж бодоо явжсан байхгүй юу? Тэр санаанд ороод нэрэл тийм дээ тий. Дээрээс нь ингээд хөөхт чинь бас энд ирсэн айгүй зөв одоо шийдэл болсон шиг надад санагдчихээн. Тэгээд одоо нэг амьд үлдэх чадвар буюу survival skill гэсэндээ явцын дунд айгүй сайн сайжрах байх. Тэгээд би нөгөө юу хэлээдсэн шүү дээ. Өөртөө амар ихтгэлтэй боллоод нэг мэдлэгээрээ ингээ нэг жоохон гайхуулдаг нэг юм охтууд идэв шүү дээ. Ингээ мэддэг. Тэгээд өөртөө амар ихтгэлтэй хэлэх юм хэлцдэг те. Тийм байгаасаа гэж багаас амар боддогсэн. Тэрэн дээрээ толгуурлаад амар хэм зааж өгдөг гэсэн байхгүй. Яг тэрэн дээрээ одоо яг ингээд харангууд манайх яг тэгдэг байхгүй. Одоо ангитай ерөнхийдөө ингээд хүн болгон найзлыг илтгэдэг те. Өөрөө амар ингэдэг лидер. Тийм ерөнхийдөө одоо би ингээд нөгөө нэг одоо юуны дарагч юм бэ мэдэхгүй. Одоо ангийн дарга биш ямар ч нэг юм зөвлөлийн даргын тийм сонгуульд оролцож байгаа гэж мэл. Яаж сургуулаа сайн болгох уу гэж мгээл санаа байна нөгөө гэж. Тэгэл ерөөхдөө нэг тэр суурь амар сайн тавигдсан болохоор ерөөхдөө за гайгүй бахаал гэж би ер нь бодоод байдیں۔ Тэгээд бас мэдгүй л дээ. Гайгүй бах уу. За. Гурлаа нилээ удаан ярьсан байна. Тэгээд энэ сэдвэрээ ерөөхдөө үргэлжлүүлээд ярилцъя дараагийн гэдэг энэ дугаартай. Тэгээд хоёрт энэ подкастыг хаах ямар нэгэн сургаал эсвэл багцлаад ярих гол сүүлнээс л авъя да. Ямар за миний одоо бүр яг өөртөө өдөр болгон хэлдэг юм маань яг өдөр болгон сурыг яг шинэ мэдээ гэж явдаг байхгүй юу. Хичээ ингээл хичээжээс л гоё болно шүү дээ. Яг зүгээр сууж байгаа л гоё юм болчихгүй шүү дээ. Тэр ерөнхийдөө бүх юмд амар хичээ. Яг өнөөдрөөр амар гоё амьдраад өдөр тутам амар сайн мэдрээ. Тэгээд хичээцгээе л гэж хэлээ да. Сурыг да гэх. Окей. Эзэн хичээл заяа хичээн гэдэг чинь юу юм шүү. Чи яг шууд олчлаа. За. За тэгвэл дараагийн дугаартаа эргээд өөрт ч бас уулзч магадгүй л юм тий. Тэгвэл сонирхолтой бас байх тий. За баярлалаа. Баярлалаа.